Тэр чинь бол нэг л мэргэжилтэй юм тий. Би ширхэглийн математик. Би онлоо. Ааха. Өнөөдөр нэр баясаг гişүн унтсан уу? Баясгалан гişүн. Тэгсэн зөвлөө төрж явсан хүн жоохон дали түрээд. За бичлэг үрж байгаа өдрийн энэ цагийн хүчийн мэндийг үзэгч та бүхэнд хүргье. Завсарлага подкастын маань 4 дахь дугаар хэлэхэд бэлэнсэн байна. Тэгээд өнөө цагийн мэн сайтын эрхлэгч Мөхтөл маань ирсэн байна. За өнөөдрийн зочдоор Улсын хурлын гишүүн Сэлдэрч, за математикийн багш Идэрч авахлан маань бас ирсэн байна. Бид өнөөдөр бас боловсролын асуудлаар гэдэг юм уу энэ сэдвээр бид ярилцгаална. Хөдөө орон нутгийн сурагчдын нөгөө сургуульд орох энэ насыг одоо жоохон хойшлуулах, за тэгээ онлайн цахим юм хэлбэр шилжүүлэхтэй холбоотой хуулийн төсөл санаачилж байгаа гэдгийгсэн тий. Тэгэхээр энэ дээр бас сүүлийн үед сошиалтыг ингээл хүмүүс янз бүрээр маргаад байгаа. Тэгээ энэ тухай бас танаас асууя гэж бодод. За тэгээ та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За ер нь бол одоо манай зөвхөн Улаанбаатарт бол энэ хуулийн өөрчлөлт хамаагүй. Аймгийн төв дээр бас хамаагүй. За сумын төв дээр одоо Монгол улс чинь 330 гаруй сумтай. За энэ 30 гаруй сум бол төрийн үйлчлэгийг одоо иргэдтэй хүргэж байна. За манай улс бол өргөн удам нутагтай, агуу их түүхтэй. За тэгэхээр одоо Монголын боловсрол бол өөр, Монгол хүний одоо чадах бол өөр. Зүгээр одоо жирийн орнуудын хүмүүстэй бол харьцуулшгүй шүү дээ. Тийм учраас одоо хөдөө одоо юу болж байгаа гэдгийг бол маш сайн энэ боловсролын байгууллага системүүд бол ажиллаж явах хэрэгтэй. Тэгээд бид бол яг 10 жилийн боловсролтой байсан. 8 настайгаас 18 настай. Дэлхийн нийтдээ одоо сургуульд гадаадын ихтэй сургуульд суралцахаас ахгуулаад 12 жилийн системд орсон. За ингээд 6-7 настай хүүхдүүдийг хичээлд авсан. За энэ нь болохоор малчин айлт их хүндрэлтэй тусч байгаа байна. Энийг ажиглаад энэ үйл явдал болоод бол олон жил болсон л доо. Ер нь 6 насны сургуульд орж ирснээс хойш тий явчихж байгаа тий. 6 настай хүүхдэд агаал ингээд айлын эзэгтэй сайл сүгээ саадаг тий. Нөгөө хоол ундаа бэлддэг одоо айлын нэг багнаа тэгэл явдаг ч байхгүй. Тэгэл одоо өдөрлийн амралтаар нэг ирүүл ирнэ. За энэ ч одоо бас янз бүр сумын төвийн ойролцооч байна, холж байна. Өөр одоо өндөр уулын ардч байна тий. Баруун аймагуд бол гэж байна шүү дээ. Тэгээд нэг одоо ингээл хүүхдэд дагаал тэр хүүхд чинь бол 6 настай гэр бүлийн хоёр тусдаа гарчил байгаа гэсэн үг тий. 6 настай хүүхд юу одоо бие дааж дотор байранд суух одоо боломж олчихж байгаа. Одоо 6 настай хүүхд одоо та нар бол 6 настай хүүхд одоо яг ганцаараа дотор байранд суулгах чадахгүй. Ойлгоо шүү дээ. Улаанбаатарын одоо хүмүүстэй та нар бол одоо ингээд 6 настай хүүхдээ бол ганцаараа явуулахгүй тий. Тэр айлч нь бол одоо Монгол улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хариуцж байгаа тийм. Тэр өв соёлыг хариуцж байгаа. Наадам одоо морь уралдах одоо хүүхэд аадам тийм. Бүх юм чи бүх юмыг хадгалж авч үлдчихэж байгаа бас юм. Тэр айлч ингээд байхгүй болсноор тэр энэ бүс нутаг энэ нэг одоо тодорхой хэмжээний нутагт бол огт тэр юм одоо байхгүй болж байгаа. Тэр одоо айлч ингээд маш олон шилжиж сууршмал амьдрал руу орох сураад болж тэндээс үсээд ингээд нөгөө айлч нь малаан зараад бүр хүүхдэд дагаа явж байна. Ажилгүйчүүдийг нээнд очиж байна. За тэндээс үсээд одоо янз бүрийн амьдралын проблемууд үүсэж байна. Гэр бүл салж байна гэдэг. Одоо юу эхнэр нь одоо төв суурин газар сонирхдаг тий. Болоод одоо сонирхолтой ч юм уу одоо тэнгуут нь одоо нөхөр нь одоо ингээл эхнэр хүүхдэд дагаа игээл малаад зараал. Тэгээд хашаа автаа ингээл зараал. Тэр айл ингээл бүр одом залгсан малчин бүгд байхгүй болж байгаа. Энэ нь бол Монгол улсад бол маш том хохирол. Бид одоо Улаанбаатар хэдэн одоо төв газраа ингээд суршаа тэгээд цаашаа явах юм уу? Эсвэл одоо энэ нүүдлийн соёл иргэншлээ уламжлуулж өвлүүлж явах юм уу? Гэт маш олон юм байна. За ингээд хөдөө орон нутагт бол одоо статистикийг бол одоо та бас харж болно. Залуу малчд бол эрс цөөрч байгаа. Одоо энэ байгаа малчд одоо ингээд насчхаар яах юм мэдэхгүй байна. За гэр бүл салалт тий гэр бүл салалт одоо ингээд өрх толгойлсон эмхтэй, өрх толгойлсон эрхтэй. Зөвөр одоо сони юм нь болохоор цэцэрлэг суваагүй хөхтийг сургуульд авахгүй гэж журам гарсан.
Ер нь тэгтээ тийм байдаг штэ. За тэгээд тэр газарлаа байгаад. 5 настай хүүхдээ 5 нас өрөнгөт нь за цэцэрлэгт оруулахгүй болоод байгаа. Хүүхдээ сургуульд оруулахын тулд 5 настайгаас ингээд гэр бүлийн одоо нэг баг нь яваад гэж гэсэн хүүхдээ аваад. За тэгээ ард нь одоо юм л тий. Тэр хүн ч одоо тэгэл хөрөнгөө харна тий. Одоо хоол одоо тэгэл бүх юм яа. Тэгээд одоо энэ бол амьдралаас уран гарсал юм байна. Энэ уран гарсан юм чинь бол хууль эрх зүйгээр ингээд сонголттой болох. Таавал танхимаараа өгдгөөрөө гэж болно тий сургууль. Зөвхөн одоо тэр малчны хөлтлөө байна. Малчин айлч одоо 160-70 мянган айл ах шиг байна. Тэр хүмүүсийн хувьд л ярьж байна. Тэгээ сонголтын үгүй. Тэгээ та одоо яав сумн дээр одоо тэгээд өгүүлэг энэ одоо явуулын багш очдог тий энэ сургуулийн системд одоо явъя гэвэл надад гэхдээ яг энийг ингээд нэг юм шинэ үсгийн багш шиг санагдаад байгаа байхгүй юу? Ер нь яг одоо отор нүүдлийн цагаар хүүхдүүд цахимаар хичээлд сурах уу? Яг тэгээд явуулын багш нар очиод айлын хотод нь очиод хүүхдүүдэд яг боловсрал олгох уу гэдэг багш нь бас айгу хэцүү юм шүү. Асуудлын хувьд яг байгаа үнэ асуудал шүү дээ тий. Олон шийдэл нь юу гэж болох вэ гэдэг дээр л асуудлын үед ялч одоо нөгөө малчин өрхийн би өөрөө ч одоо 20 жил багшилчлаа. Өдөө сумд багшиллаа. Ер нь бүх одоо газар багшилж өгсөн. Аймгийн төв, сумын төв гэдэг. Тэн дээр байдаг асуудал угаасаа л яг тэр малчин айлын хүүхдүүдийн асуудал. Тэгээ нөгөө гэрээс хол байхын нэг сул тал нь яг сурлаганд бас жоохон тааруулдаг. Нөгөө баг насны дотор орондоо харав. Тий, дотор орнд байдаг. 6 наснууд бол байна шүү дээ, тий. Тэгэнгүүт тэдний нөгөө ганц асуудал нь хар насхаас гэрээ санддаг гэх юм. Тэргүй дагаад ер нь жоохон сурлагаа явж гисэн. Нөгөө гэртэйгээ байгаа хүүхдээс мэдээж ойлгомжтой. Гэрээсээ холцсон. Тийм. Угаасаа угаас төгтөд онцлог шүү дээ. Ч одоо гэрээ санаа тоглож явах хэрэгтэй насан шүү. Тэгээ яг энэ дээр шийдэл нь юу гэж болох вэ гэдэг тал дээр л нэлээд авах гэдэг. Таны хувьд хуулийнх нь заалтууд дээрээс тэр цахим гэдэг 8 хүртэл юм уу? 1-2 дугаар ангитай юм. Цахим гэдэг нь бол айгүй тийм өргөн ойлголт. Энэ явуулын багш орж байгаа тийм ээ. Хосолсон системч орж байгаа. Бас зарим үед ч одоо хүүхд чинь нөгөө аав ээжгээ дагаад сум төв рүү одоо орох ажил байгаа шүү зөндөө байгаа шүү тийм. Одоо бензин цэс авах хасах болол тийм. Энэ чинь бол амьдралаас уран гарсан одоо ямар үед байдгийг. Анги суман дээр бол нэг багш нь байна шүү дээ. Тэр чинь хүүхдийнхээ. Тэр хүүхдийг одоо сурах үүрэг чинь сургуулийн захиралд байгаа. Сумын засаг даргад байгаа. Хүүхдээ харж чадна. Багийн дарга гэж юм байна тий. Тэгээ бүгдээрээ л одоо хичээн шүү дээ. Нэг 10-аас 20% байт юм шиг байна. Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдийн. Одоо тэгээ хөдөө орон нутагчин багш нарын одоо боловсруучны дутагдaltaй ийм цаг үед нөгөө сумын сургууль дээр багш нь хүүхдүүдтэй ангидаа хичээлээ зааж идэг. Тэгээ аль замаар заавараа ингэж тойрж явуулын багш явах юм. Явуулын багш гэдэг нь ер нь яг ямар одоо ийм юутай орж ирсэн юм бол. За ер нь бол 6-7 настай хүүхдүүд яг ингэж суух ёсгүй. Ингэж суух ёсгүй. Энэ нас биш. Гүйж хариж ах хэрэгтэй. Тэг гүйж хариж одоо тэр тоглоом дунд нь хөгжүүлэх сургах ёстой байхгүй юу? Ялангуяа монгол хүүхдийг бол. Ясгүй гэж та судалж үзсэн юм уу? Санал нэг байна. Зөв. Би ч одоо өөрөө одоо бас энэ хүүхдүүд одоо хүүхдээ харж ийл те. Ингээл энэ талаар бол одоо олон жил бодсон яриагаал ярьж шít. Тэгээ сүүлийн одоо 12 жил би ч аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч байлаа. Аймгийн засаг даргаар аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байлаа те. Энэ бол ерөөсөө ингээл одоо очисон одоо сум болгонд л одоо ийм асуудал. Проблем аа да. Тэгээ энэ газар нутагч эзгүүрүүл яах энэ Монгол улсын тусгаар технологиг энэ одоо өв соёлыг хэн авч явах юм? Монгол гэсэн энэ одоо онцлогтой энэ ондоошлыг хэн авч явах юм? Хэн бий болгох юм? Хэн одоо энийг өвлж энэ залуу малчид одоо энэ удам залгасан залуу малчин хаанаас төрөх юм? Тийм ээ. Бүгдийг одоо ингээл ийм болгоол тэгэл одоо ингээл нэг уурхаачин нэг уулуурхаан компани нэг туслан гүйцэтгэгч ажилчин болох гэдэг юм уу те. Тэр өв соёлоо аваад ингээд одоо энэ чинь малчин хүн бол зах зээлээс шилтгаалаад маш чинэлэг амьдарч байгаа хүмүүс бол маш их байна.
малчин хүмүүс Хөдөлмөрийн Баатар гавьяат цолыг авж байна. Энэ бол Монгол төрийн хар хайрцагны бодлого. Энэ бол ингээд малчтыг ингээд авраг малчтыг шагналаа гэл ингээд зарим нэг хүмүүс ярьд. Энэ бол тийм биш. Энэ бол Монгол улсын тусгаар тогтнолыг энэ үндэсний үйлдвэрлэлийг эко одоо мах сүү одоо бусад ноолуур те энэ үйлдвэрлэлийг чинь Монгол төрийн хар хайрцагны бодлогоор ингээд дэмжиж байгаа. Энэ үйл явдал энэ үндэсний спортын цолууд те уяачдыг Монгол улсын ерөнхийлөгчөөр ингээд шагнадаг алдарт байж те энэ бүгд юм чинь бол энэ Монгол энэ núdлийн соёл иргэншлэл хайрлж хамгаалж бол энэ үйл явдал. Одоо энэтэй бол санал нийлжил байна л да. Яг энэ шалтгааны улмаас ч гэдэг юм уу нөхцөлийг олгох хэвээр боломжийг бүрдүүлэх хэвээр тий. Тэгээ ингээд үнэхээр боломжийг бүрдүүлвэл болохгүй гэхгүй л ах. Миний сонсч ирсэн энэ булганы айл нэг сумд илээ нэг юм Канад гэр бүл байд юм л шүү дээ. Фермер. Тэнгүү тэр гэр бүлийн хүүхдүүд төрсөн цагаас ахуулаад Канадад онлайнаар одоо ерөнхий боловсролын сургуультаа сураад тэгээ ингээд төгсөөд тэгээ дахиад одоо ихтэй сургууль коллежид дэлсэх шалгалтаа өгөөд одоо ингээ онлайн хичээл хийгээ явж байгаа энэ төр гэдэг нэг тийм ярилцлагууд гараал байсан л да нэг Homeschool аав ээжээр нь өөрсдөө бас давхар хэмжээний заагаад байна. Тий. Тэгээ нөгөө гэртээ тэр одоо хичээлээ хийх орчин нөхцөлнөөс бүрэн байх ёстой тий. Одоо цахим бол интернет нь ч гэдэг юм уу, компьютер нь ч гэдэг юм уу юу гэдэг. Тэгээд ийм манад энэ нөхцөлийг нь яаж бүрдүүлж өгөх юм бол гэдэг дээр хүмүүсээс анхаарал тайлах шүү. 6 настай хоцрогдол үүсэх нэг онцлогийг ярьж байна. Тэр өөр айгу зүг байхгүй. Би энэгээр бас нэлээ одоо нэг сургуулиуд канцлинг өгдөө. Энэгээр айгу хэлдэг. Ер нь 1-2 дугаар анги бол ялчгүй нөгөө хөдөлгөөнгүй сурдаг нас биш. Тэгээ би нөгөө сүүлд Хонконгд багшилж байхад яг тэдний систем анги тогтцолт нь хүртэл өөр байдаг. Одоо яг манайх шиг юм ширээ сандлыг нөгөө 3-1-ээр нь өрдөг тийм байхгүй шүү дээ. Хевс байна. Тий. Мэдээж ширээ сандал байна. Тэр нь дөрөв нэг болондоо хэсэгхэн байна. Суугаа тиймээр байгаа хөлт тийш очдог. Тэгээ илүү ингээд суудаг, тоглодог тийм. Тэр манай систем өөрөө бас нөгөө боловсролын яамч гэсэн энэ дээр анхаарал нь хөтөлбөртөө өөрчлөлт оруулахгүй бол нэг тийм хөтөлбөр гэдэг нэг юм ингээд хайрцагт барьчаад нэгдүгээр анги хүүхдээс яг ингэх хэрэгтэй гэж нүдчдэг. Тэгээ тэр нь дандаа чадвар дандаа академик чадвар гэдэг. Үүний нөгөө нэг soft skill-ийг үнэлж өрөөсөө чадахгүй болчихноо. Тэрийг бүр юу ч биш гэж боддог шүү. Биш ямар ч хэрэггүй гэдэг нөгөө нэгдүгээр анги хүүхдээ 10 дугаар анги хүүхд шиг ерөөсөө л те математикийг бодуулах гал одоо даалгавар амар их хөгж гинөө гэл тэгэл алдаагүй бүр зөв баг цэвэрхэн гоё хөвчүүлэх гээл тэгээд ерөөс тэр нь өөрөө ингээ айгу стресс болоод тэгээд дээр нөгөө эцэгээс олгоо малчаалын хөвч бүр хэцүү л дээ тэр миний бодлоор бол тэр систем дээр нь бас нэлээ ганцхан одоо яг л малчны ихгүй нийт дээрч бүр баг энэ дөрчөөс таа. Тэгээ энэ дэр нэг асуумаар юм нэг ч бодогдоод байгаа хгүй. Ер нь ингээл нөгөө жил болгон писан үнэлгээгээр ч олуулсан писан үнэлгээгээр өөр бусад одоо ингээд судалгаануудаар хөдөө орон нутагт байгаа суралцж байгаа хүүхдүүд, хотод суралцж байгаа хүүхдүүдээс одоо яг сургалтын чанараараа тийм ингээд төвшингээр бага байгаа даахгүй. Унших чадвар одоо тэг хичээлээ хийх чадвар ч гэдэг юм. Тэг бусад хичээлийн ээшийн оноогоор хүртэл ингээд хойно байгаа шүү дээ. Тэгтэл дахиад энэ дээр нэмэгдээд ийм хоцрогдол үүсэх үе гэдэг юм шийдэл байгаа юм л. Одоо энэ чинь хүүхдийн сурч боловсрох эрх гэж юм биш. Хаан төрснөөсөө, ямар айл төрснөөсөө, тэ хотын айл төрсөн байх уу, малчин айл төрсөн байх уу гэдгээс үл хамааран одоо хүүхдийн сурч боловсрох эрх гэж байгаад шүү дээ. Гэтэл тэрийг шууд малчин айл төрснөөр нь хязгаарлаад одоо чи танхимаар сурахгүй, цахимаар сур гэдэг бол гэж бас бодоод байна. Сонголт байхгүй юу? Зүрхс заавал биш. Тийм, заавал биш л дээ. Хөлбөртэй л тийм болгож хийж байгаа юм байна тий. Одоо ингээд ийм одоо сая багш ярьж шүү дээ. Одоо бид тэр бол айгүй тийм санаа нийлэх хүмүүс ингээд таарсан байна. Баярлалаа. Ерөөсөө энэ манай нэгдүгээр ангийн хүүхдэд бол бараг ширээ сандал хэрэггүй. Өстэй нэг болонд нэг хэдэн ширээ байхад бол яг ингээд бараг Монгол ийм үндэсний ийм дэвсгэртэй байх хэрэгтэй байхгүй. Үндэсний хээтэй тий. Тэгээд тэн дээр өнгөрч яадаг, тоглож яадаг. Энэ Монгол үндэсний энэ чинь онцлог дархлаа гэж юм байгаа шүү дээ. Энийг одоо бид нар суулгахгүйгээр цаашдаа бол тийм Монгол ондоошлол төрөхгүй. Одоо англи хэлээр сая өнөөдөр чи боловсролын сайд маань их дэмжиж байгаа шүү дээ энийг. Өнөөдөр сайд ярьсан байна.
монгол хэлээр одоо сайхан ярьдаг хүүхд бол үнэхээр ховордож байна гэж ярьж байна тий. За энэ YouTube чи ингээд англиар ингээд ABC-г ингээд дуулаад байдаг. Үзэж байгаа юм бүгдээр англи хэл дээр. Тэгээ монгол хэлээрээ хэл зөвшрүүлэх одоо ажил хийхгүй болохгүй нэ гэж. Энэ ч одоо юу гэсэн үг те. Энэ ч нь бол одоо биднээс эргээд харахад бол алдаа хийсэн байгаа байхгүй те. Дэлхийн нийтэд хөл нийлүүлж алхна гэдэг ингээд алдаа хийчихэд байгаа байхгүй. За би бол одоо математикч, эдийн засагч, хэрэглээний математикч, эдийн засагч мэргэжилт. Миний төгссөн сургууль бол манай багш нар бол үнэхээр бас тэр үед бол зөв зүйтэй. Монгол хүний ер нь хүний сэтгэлгээ их хэлэн дээрээ суурилж хөгждөг гэдгийг бол дэлхий баталсан. За монгол хэлтэйгээ одоо энэ сэтгэлгээнд төлөвсөн хөлт бол яавч бусад хүмүүсээс бол илүү байна. Илүү хөгжин, илүү утга учиртай амьдрал. Ийм учраас энийг бол одоо бол маш өрөвдөлтөө шүү дээ. Англи хэлтэй монгол хөгт те. Монголоор ярьж. Тийм шүү. Энэ бол бүр яалч амар хэлсэн шүү дээ. Одоо ингэ сүүл жоох хүүхдүүд бүр англи хэлээр одоо хэлд ороод байгаа байхгүй юу? Тэг ингээ хүүхдүүдээс ингээ асуухаар хэцүү. Бараг тэрийг гайхуулаад өө манай хүүхдтэй англиар амар сайн ярина гэд. Одоо баг монголоор ярьж чадахгүй гэдг нь бараг л одоо нөгөө нэг юм мундаг гэдэг бараг тодорхойлтонд очих гоо. Тэр чинь нөгөө нэг одоо бид нарыг бага бахад англиар ярьдаг хүн гэдэг чинь одоо өдрийн од шиг байлаа шүү дээ. Хөдөө бол бүр байхчихгүй. Ганц нэг тийм хүн ирэх юм бол хотоос ирнэ. За тэр хүн бол ерөөсөө одоо шүтгэхэр тийм хэмжээний хүн гэдэг ойлголт. Тэгэхээр тэр нийгэмд чинь өссөн хүүхдүүд англиар ярьдаг хүнийг одоо шүтээд өсчлөө шүү дээ. Магадгүй харьцуулаад үзвэл өшөө олон жилийн өмнө жолоо ирдэг хүнийг магадгүй улсаар шүтдэг байсан байх тийм үү. Данхны машин орж ирж байгаа ч юм уу тийм. Тэрэн шиг нөгөө нэг тийм нийгэмд өссөн ээж аавд одоо байж тээ. Тэгэхээр хүүхэд нь англиар яриад ирэхээр шүтэх нь магадгүй. Өөртөө хэл өсгөө. Дутуугийнх нь юм нь хүүхдээ нь гарч ирэхэд хүүхдээ хэлтэй одоо бахархаад байна шүү дээ. Ханаад байна шүү дээ. Тэр нь бол нэг талдаа бол зүвч гисэн. Нөгөө талаараа ерөөсөө л монголоор ярьж чадах очиж эцэг ихийн 100 буруу шүү дээ. Энд бол одоо төр засаг юу ч хийх гээд юу ч хийж чадахгүй. Нөгөө ажилласаа залхаж орж ирэл маяг утас өгч чинь тий. Тэнгүүт тэгэл нөгөө утас нь битүү англи контент. Манай монгол контентууд чинь жоохон уйтгартай шүү дээ. Уйтгартаагаас гадна ер нь баг цөөн байхгүй шүү. Тэгэхээр төр хэрэг оролцъё гэвэл зөвхөн контент үйлдвэрлэдэг. Энэ контентын зах зээлийг ер нь сайн ойлгохгүй нөгөө сүүлийн үеийн контентыг нэг ойлгох хүчгүй гэж боддог шүү дээ. Ер нь хэл мал хурвтайгаа байвал хин баян монгол баян. Контент сайн байвал таны яриад одоо малчны нэг 6-7 наснуудыг гэртээ сурах бол асуудал хөл дээ. Контент бол одоо ямар хаан сурснараа хүн бол одоо яахгүй. Тэр багшийн маань хувьд нөгөө нэг намын сан байгууллагад 21 аймгаар явсан шүү дээ. Тэгэхээр ер нь ингээд хоцрогдол ер нь хэр үүсэх үү? Энэ тал дээр ер нь яг ямар байсан шүү дээ. Гэрт байх одоо ялангуяа тэр нөгөө ээж аавын хажууд байх нь уг нь уншихыг бол маш сайн дэмжих боломж мөн. Яг тэгвэл нөгөө хүүхд ээж аавсаа холдоод тусам нөгөө хяналтгүй болцохоор илүү контентын гадны контент руу л уусан ш. Яг тэгээ 21 аймгаар тойрч хахад орон нутгийн хүүхдүүдийн унших ойлгох нь баг хотын хүүхдүүдээс илүү их байгаа. Тийм. Сая нөө писаар ч төвийн хүүхдүүдийн уншаад ойлгох чадвар маш муу гэсэн байхгүй. 39%. Уншаад байгаа хэрнээ ойлгох чадвар муу. Орон нутгийн хүүхдүүдийн уншаад ойлгох нь аюул сайн. Тэгэл илүү номонд татагдах нь илүү байгаа гэсэн. Тэгэхээр тэднээс нөгөө магадгүй сатарах юм баг, сонголт баг. Тэгээ илүү нөгөө ихэлтэйг ойрхон байгаа л да. Хөдөө ахуйтай байна. Ээж аав нь монголоор ярьж байна. Тийм. Орчин нь монголоор ярьж байна. Монгол хэл зөв мөг өдөр тутмын амьдралд хэрэглэж байна. Үзэж байгаа ТV-ийн хэдхэн сувгтай. Тэр нь дандаа монголоор ярьж байна. Хотод илүү олон юм чөлөөтэй болцохоор яг нөгөө хэлний шок нь баг орчод байгаа. Манай хүч саяхан нэг юу яцсан мэс. Нөгөө та юугаар ирв гэдэг юм бэ? Хоёр зээр дээрээ ирлээ гэдэг чгүй. Тэгсэн чи хоёр зээр дээрээ ирнэ гэж юу гэсэн үг юм гэдэхгүй. Тэгэхээр монголчууд ингээ явган яваад ирэхийг хоёр зээр дээр ирэх гэдэг юм аа. Тэгээ унаагүй ингээ ирэхийг тэгд юм аа гэлчгүй. Тэгсэн чи бүр дараа нэм ярьжсэн чи манай хүний хөлөөр хоёр хөлийг зээр гэдэг ойлгоцсон. Яг тэгээ ойлгоцсон гэж байгаа байхгүй. Тэгсэн чи нөгөө
явгарахыг тэгж шилдэг мэлдэг гэх нэг гүнзгий тайлбарлаж өгөө орчихсон чинь л хөлийг одоо нэрлдэг нөгөө нэг одоо хүндэтгэлийн ч гэдэг юм уу ярианы хэлбэр нь зээрд гэдэг юм байна. Хөлийг бас зээрд гэж хэлдэг юм байна гэж ойлгоцсон. Тэгэхээр энэ мэдчил нөгөө бидний өдөр тутмын ярьдаг хэлдэг ийм нөгөө яриа хэлэнд иймэрхүү үг хэлцүүд байхгүй байгаа болохоор ялтчгүй мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээ одоо сурагч нар энэ талаар яг байд юм уу хүмүүс сайн мэдэхгүй л байна л та тийм. Тэгэхээр энэ тал дээр бол ялтчгүй санал нийлээл байгаа. А гэхдээ одоо юу гэдэг бид нар чинь нэг юм 6 настайгаас хүүхдүүдийг сургуульд нь ордог болгоод нэг боловсролын хөтөлбөрийг тэр чигээр нь Кембриж олон улсын стандарт нийцүүлэх гээд ингээд хичээгээд орлого хийгээд одоо нэг божоод бас нэг овоо хэдэн жил болчлоо тий. Тэгэхээр одоо бол нэг юм зөвшөрч байгаа болов уу гэж бодоод байгаа. Тэгэхээр зөвшөрлөлт нь хэр байгаа юм бол тэгээ сая бас бага ангиас нь англи хэллийг нэмж орох нь одоо зүйтэй байна. Тэгэхгүй бол бид нар үнэхээр дэлхийдээ хөл нийлүүлж чадахгүй нэ гэдэг ингээд шийдсэн шүү дээ тий. 3-аас гэдэг хуульчлалт. Энд дээр зүгээр нэг халдаан дээр байхгүй. Дэлхийдээ нийлэх гэж 6 настан болгож 12 жил болгосон хэрнээ. Одоо өнөөдрийн манай боловсролын систем ч яг л бидний хувьд 10 жилийн систем тэрийг тоонсон жоохон сунгаа татсан л байхгүй. Яг л адилхан та нар санаж байгаа бол яг л адилхан бид нар нэгдүгээр ангид орохдоо үсэг 35 үсгээ үзсэн. Яг л адилхан нөгөө 4 аргын тоогоо үзсэн тийм ээ. Яг л адилхан одоо энэ нэгдүгээр ангийнхны хийж байгаа бүх юмыг бид нар 8 настай ордог байх үед хийж л байсан юмыг юун ч өөрчлөгдөөгүй хийгээд байгаа. Нэрээ яг үсгэлийн баяраа хийгээл төгсдөө шүү 6 настай тий. Гэтэл өнөөдөр 6 наснууд яг үсгэлийн баяр хийх хэрэгтэй ч юм уу бид чинь цаг хугацаанд уншаал сурна шүү дээ. Тийм шүү дээ. Ингээд яг түрүүний яриад байгаа тэр нөгөө тоглож явах настай хүүхдийг бид нар ингээд академик дотор базаал зүгээр ингээд харахад гадна 12 жил юм шиг ирнэ. Бидний 10 жил үзчихсэн юм л бид нар 12 жил буюу илүү залхаан сойрлуулах юм гэтэл үзээд байна. Одоо тий гадны улс орнд яа тийм 6 настай сургуульд орсон хүүхдүүд нь уншиж бичиж сурахгүй төгсд юм уу? Үгүй унших гэдгийг шал өөрөөр заадаг бид нар чинь. Одоо ингээд ABC гэдэг ингээд үсгчил заадаг байхгүй. Илүү бага насны хүүхдүүд яаж сурдгийг гэхээр үг аваагаараа тий дуудлагаараа. Тэгээ хэзээний яриа сурцсан байдаг, үгээ нүдэлцсэн байдаг. Тэгээ илүү дөнгөж нэг хилд ороод тэгэл 6 настай хүүхдүүд чинь нөгөө энэ савхан болчихсон хөгжөг баа шүү дээ. Тийм хүүхдүүд ийм бүр хүнд үзэг бариулаад ингээд өдөржин ингээд бичүүлнэ гэдэг бол энэ бүлийн мүлич бараг тэрнээс болж байгаа. Энд стресстэй төрхөн хүүхдүүдийг тий. Хүүхдүүд чинь ингээд суулгаад харж улмал одоо би яана яаш шүү дээ. Одоо гүйж хараад явах хэвээр насны л ингээд танхимд авчиад тэгээ гараа ингээд зөрүүл сууж байгаа айгүй бол мэдэхгүй байна. Би бол сайн мэдэхгүй байна. Тэгээд тэр танхимд ингээд тийм байгаа. Яг л юм байна. Яг л юм. Одоо 60 70 хүүхдийг яах юм тий. Яг бүгдээрээ л нэг юм. Энд чинь нөгөө Монгол хүнээс судлахгүй Монгол хүнд зориулсан хууль хийгээл тэрийг зүгээр өвөнд ордог дуулууртай одоо олон зуун сая хүнтэй орныг одоо барих зориулагдсан бараг хуулийн боловсролын системийг л дагаж дуурайх гэх байхгүй. Ерөөсөө л бараг 6-7 нас юу лээ 6-7 настай цэцэрлэгийн хүүхдийн насын нь бол 1-2 дугаар ангийг төгссөн тооцох хэрэгтэй байхгүй. Бараг цэцэрлэгт нь одоо тэгэл яачаал. Тэгээд дахиад 1-2 дугаар ингээд дахиад нэг цэцэрлэг шиг юм яагаал тий. Тэгэл тэр хүүхдийг бол ер нь энэ 10 жил бол хангалттай шүү дээ. 12 болгочоор бүр одоо баг дэмий 2 жил ингэж болж байгаа байхгүй. Дээр үуч одоо биш болохоор бас гадагшаа сургууль сурч болохгүй яг одоо 2 жилийн зүгээр илүү нийгэмшүүлчих лээс. гадагшаа сурахаараа сайн боломж гэсэн үг л биш л дээ. Тэгээ Монгол одоо энэ чинь Монгол ер нь цаашдаа яаж өгчих гээд байна тий. Гадагшаа сурсан хүмүүс сайн байна. За тэгээд дэлхийд л одоо Монгол улсынхаа нэр хүндийг л өндөр төрөх гээл тийм ээ. Ингээл одоо Монгол улсынхаа хүн амыг л одоо амьдралыг сайжруулах гэдэг байна шүү дээ тийм. Тийм учраас яг Монгол одоо гадаад цэцэрлэгт яваад гадаад нэгдүгээр ангид гадаад хэл дээр нэгдүгээр ангид одоо яг гадаад хэлээр их хэлээ суурилж сураад тэгээ гадаад дэхтэй сургуульд сураад тэгээ Монголд одоо монголчуудынхаа амьдралыг сайхан болгоно гэвэл бас их хол. Яг үндэ бол. Сэтэрч гүшүүн хэд ер нь хэдэн хүүхэд юм бэ? Надад ч гэсэн юм сонголт ирж байгаа. Яах вэ гээл те. Тэгээ хурлын гишүүдийн хүүхдүүд ч одоо нэг улсын сургууль сурдаг л баг л та. Тэгээд нөгөө үдийн цай эдэрт би ч одоо ингээд нөгөө Өмнөг аймгийн засаг дарга багтаа үдийн цайгаа хүүхдээ алагчлалгүй өгье гээд
Шилдэг аймгийн бол хүүхдүүдэд өдөөнд цай өгдөг болгоё. За ингээд энийг үе шаттай ингээд өгөөд тэгээ энэ жилээс энэ чинь бүр 12 дугаар бүгдийг өдөөнд цай өгдөг болгож байгаа. Тэр нь бол одоо шалахгүй зарлалт. Нэг хүүхдэд бол орон нутгаас юм. тий аймгийнхаа төсвөөс. Тэгээ энэ чинь бол бусад аймагуд одоо жишээ нь Дорногов аймаг бол аюу гоё хэсэгтэй хамтраад ингээд шийдчихэж байгаа юм байна. Ер нь бол ингээд 5 наснууд хоол идэхээр сургууль дээр ингээд үнэртээд хоол гоё хоол. Тэгэл нөө 6-аас 12 дугаар анги чинь ингээд ходоод Өсөд. энэ ч одоо боломжтой цайлын хөвгт байна, боломжгүй цайлын хөвгт байна. Бүр одоо хэсэж байгаа юм шиг сургуулийн орчинд хоол хүнс зарахыг хоригдсон заяа. Тийм сонин журмууд байна шүү дээ. Тэгээд тэр хөвгтүүд яах юм те? Гэрлүүгээ хорхол. Энэ сургууль дээр бас ингээд нэг гоё бас Ер нь нэг сургууль дээрээ хоол идээд тэгээд энэ үдийн цагийг ч одоо 27 оны 1 сарын 1-ээс ингээд бүх хөвгтдээ олгоё гэд. Төрөөс олгоё гэд ийм санаачтыг би бас яагаад явж байгаа. Тэгээд 37 гишүүн гар үсэг зурсан. Одоо төсөв 9 сард хэлэлцэн. За энийг одоо шийдэхгүй бол богдуулаа нөхлөнө гэж яваад байгаа шүү дээ. Хүүхдийнхээ өдийн хоолыг өгч чадахгүй байж ш. Дэлхийн 180 орноос 90 гаруй орноор хүүхдийнхээ өдийн цаг бүр хангалттай өгд юм байна. Өгдгөө 90 орно. Хувийн сургууль яах вэ? Хувийн сургууль бол мөнгөний өгч байгаа юм чинь. Ямар Төлбөрт нь орчиж байгаа юм чинь. Хоолныхын Эцэг мөнгө. эхчүүд чинь хоолныхын мөнгөийг Үгүй нөгөө яг энэ дээр би тааруулаад анти өөрчлөх юм. Хувийн сургуулийн хүүхдүүд адилхан хүүхдүүд ч байгаа болохоор Гөөгөлгүй яд юм чинь. Танах бол одоо боловсролын үйлчлэл. гоо сая чин боловсролын одоо яам ер нь төрийн арай бага бодлого чинь хувьсах зардлыг 10 саяас дэше хасцсан. Хувийн сургууль бол юу яаж байгаа вэ? Хоолны мөнгө өгөхөөс авчиж байгаа үстэй. Эцэг ихээс авч байгаа. Төлбөрийг авчиж байгаа үстэй. Нөгөө нэг тэгш ирэхийнх нь бодлоход тэр эцэг их чинь одоо 80 мянган хүүхэд хувийн сургууль явж байна. Одоо та нар бод 3500 төгрөгөөр өдийн цай авдаг улс дэлхийд байхгүй. Манай хоол хүнс энэ мал аж ахуй, хөдөө аж ахуйн буян штэ. Тэ? 3000 $1 та нар гадаадд юу авах вэ? Нэг кофе авч хүрэхгүй те? тийм шүү дээ. Юу ч авахгүй штэ. тэгэхгүй. Тэр ч ийм жоохон зарлыг хүүхдэд зориулж чадахгүй байж одоо тийм том төсөл ярьж 3500 ч гэдэг одоо өдийн цайны төсөв нэмэгдээд 7500 болчих юм уу? 3500 чинь бага анги нь 2500 байна. Одоо нэг цэвэрсний үнэ шүү. дунд анги үлээ ахлах анги нь үлээ 3500 байна. За тэгээд энэ чинь аймаг юмны үнэтэй аймагуд байна. Хамтхан аймаг байна. Тэгээ энэ чинь зайнаасаа шилтгаалаа. Тэгэл чанартай чанаргүй гэл тий. Тэгээ чинь зүгээр одоо Монгол одоо нүүдэлчин мал аж ахуйн буйнаар л одоо энэ хоол хүнс чинь хямдхан байгаа байхгүй юу. Бусад оронд бол одоо тэгээ яхаа нэг дахиад гахаа хэдүүлэхээс үр аргагүй болно шүү дээ. Тэгээ Монгол улс ч бүр онцлогтой. Бүр одоо өвд эцэс юм тусгай хоол хүнстэй дэлхийн одоо хамгийн шилдэг үндэстэн чинь одоо бид нар шүү дээ. Энийг бид нар ингээд ойлгохгүй, тоохгүй, хүндэтгэхгүй бол болохгүй. Сургуулиуд аж ахуйтай байлээ тий. Тий. Тэгээд энэ Ногоо тэрдэг үү? Жохон бахад тийм байсан шүү дээ. Тэгвэдэггүй одоо тэр нь бас болохоо. Тэр харамаг бүжгийн сургууль чинь тийм аж ахуйтай болж байгаа юм шүү. Тэр яг хувийн л. Яг миний хэлэх гээд санаа юу гэхээр хувийн сургуулийн эцэг эхүүд мэдээж хүүхдээ хоолыг өгж байгаа. Гэхдээ зүгээр тэр 80 мянган эцэг эх чинь бас татвар төлөгч мөн шүү дээ тий. яг хэрэгтэй л дээ. Уг нь бол одоо хасцсан байгаа даа байхгүй. Тий хасцсан юм уу? Хасаад удаж байна. Тэнгүүт энийгээ өгөөч чинь чинь бас адилхан тэр эцэг эхүүд татвар төлөгчдийн л адилхан хүүхдүүдтэй гэхээр нийгэм нь энэ дээр аюу сүр юм байна. Энийг бол адилхан хөстэй. Баячууд хүүхдүүд хувийн сургуулийн дандаа баячууд байдаг баг. Чаавас ингээл мөнгө хурааж байгаа л нэг жоох илүүчлээ. Ер нь тэгэл нөгөө нэг хүүхдээ чанартай боловсрол эзэмшүүлээ сайн боломж чарлаж байгаа хүмүүс болохоос нэг тийм мөнгө нийлүүлчихэл одоо ингээд хүүхдийн хоцрогдол ярьж байгаа тийм. Хүүхдээ хоцроо гэсэн хүн ерөөс байхгүй шүү дээ. Ямар ч хүн хүүхдийнхээ боловсролыг муутгахыг гэсэн хоцроо гэсэн юм байхгүй шүү дээ. Одоо энэ сая энэ хууль чинь ингээд бүх ярьсан гişүүд ингээд дэмжиж байгаа байхгүй. Тийм шүү, нэр нь тийм шүү гэдэг. Тэгэхээр эн чинь Монгол орн чинь зөвхөн Улаанбаатар гоё болно гэхээр Монгол гоё болно биш. Аймгийн төвд гоё болчоороо Монгол гоё бол биш шүү дээ. Тэгээ нийтээр. Гэтэ ингэж шийдэж болох юм уу? Хоцрогдол чинь бол юу шүү дээ. Одоо энэ техник ч хөгжсөн байна шүү дээ. Одоо Facebook хэрэглэдэггүй малчин гэж байхгүй гинэ. Маш ховор гинэ. За одоо зарим малчдууд Starlink-тэй болсон байна.
зарим малчч одоо тий. Одоо ингээд малчны тэгээд нөгөө гэр нэлт тийм. ер нь бол тэгээд за зурагдгүй малчин бол байхгүй. Сэргээгдэх эрчим хүчийг хэрэгэлдэг нийт одоо нийт улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүч хэрэгэлдэг нөө процентороо өрхийн айлын тоогоороо манай улс чинь тэргүүлдэг гэж байгаа байхгүй. Тэргүүлэгчдийг нэн жил бараг тэргүүлдэг. Хүн амттай харьцуулахаар. Тий, харьцуулахаар. Яг тэгэхээр ерөөсөө сэргээгдэх эрчим хүчээр бүх юм хийж шүү дээ манай малчид чинь тий. Тэгээ газ хэрглэж чинь тий. Нөгөө одоо хориотой заг маг хэрглэхээ болчихж байна. Өө сайхан газ хэрглээд бүр хамгийн шилдэг тийм энерги ашиглаж байгаа байхгүй юу. Газар маш хурдан хоолоо хийж байна. Нөгөө сэргээгдэхээр одоо бусад бүх юм телевизараад байгаадчж байна. Гэрлийн яаж хэрэглээнийхээ захиргааныг шийдээд. Амьдралаас уран гарсан монголчууд чинь ийм ухаантай болсод байхгүй. Тэгэхээр яг юм тэр хүүхдийн чинь ээж нь хариуцна. Нөгөө гэрээ шүү дээ одоо. Та одоо цахим юу хосолсон сургалтын системийг сонголоо. Та бас хариуцлах үлэн. Ээж нь аав нь бас хариуцлах үлэн тий. Тайлаа өгөн. Тий, өвөө эмээ. Тэгээ шүү дээ бүгдээрээ зурна шүү дээ. Сумын дарга нь бас хариуцна. Сумын дарга нь бас тэр багш эдрийг бэлдэж явуулна шүү дээ. Сургуулийн захирал нь хариуцна. Тэр суманд ч бас тэтгэвртэй гарцсан гэрээр одоо хүүхдийн нөгөө оцроглыг нөхдөг юм багш нар зөндөө байна. Тэд нар ч мөр хамгийн хашир сайн багш нар байгаа. Тэд нар ч ингээд яваад сардаа нэг ч юм уу очоод даалгаврын шалгах чинь ангийнх нь багш нь уцаар ирж чинь. Одоо гар уцаар ирдгүү малчин хүн гэж байхгүй. Одоо фэйсбүүкгүй малчин байхгүй. Хүүхдүүд нь ингээд гэрээрээ сурхаар болчихвол яах вэ? Сургууль яваа. Малчин үрчээ үе. Харин малчны нэг сумын нэг сургуулийн 2-1-р ангийн бүлэг байлаа гэж бодъё л доо. Бүгд гэрээрээ сурнаа гэж явчихвал яах вэ? Малчин хөхтэй л гэж. Тэр багийн сургууль гэдэг үг нь бас их том гайгүй шийдлээ. Тэгээ баг бол болно одоо. Багийн сургууль. Тэр хавьд нэг юм Баг сургууль. ногоо тарьдаг олон айлын хөдөөний баг байж болно. Монгол орны онцөг улмөр өөр. За жишээ нь манай Бадамсүрэн гишүүн маань бол Дорнод аймгийн аль сум нэлээ багийн сургууль анхны байгуулсан. Одоо нэг улсролын яамны сайтан дээр гарсан байгаа. Тэр бол айгүй хөрх юм лээ. Маттын дээр шүү. Тэр хавьд. Тэр чинь болчих жоох өөр ингээд нөө сумаас алслагдмаар. Тэгээ хүмүүс тиймэрхүү байдлаар орчныг ингээд ингэж бэлдэж өгөх хүн яг. Одоо ингээд жишээлбэл цахимаар гэл ингээд 1 2 дугаар ингээд. цахим гэж юусээ. Захим гээгүй юм байна л да. Явуулын болоод Гэрээ. Тэгэхээр чи нэг юм даалгавар аваад буцаж очиод ингээд байх юм байна тийм үү? Тэгвэл тэгээ одоо яхаа юм гэрд юугаа юм баг сургууль мургуулаа хийгээд тэндээ ирэх нь ирээд одоо тэгээд ширээ сандалгүй болцоох юм. Тэр нь зөв үү? Ганц юм асуу даагараас. Нэгдүгээр Зүгээр. Тийм 1-р анги 2-р анги ч юм уу тий. дөрөөсөө ширээн дээр суулг байх тийм. Үгүй. Одоо ингээд ийм ингэж бодлоо байхгүй. Таал түрүү. Тэгээ бүр ширээгүй бай гэвэл нэр болох юм уу? Үгүй болно шүү дээ. Тэр айгүй гоё болох юм одоо тэгвэл. Хөл гар нь нугларч суужлайвал одоо илүү сайн шүү дээ. Ер нь хөдлөх хэрэгтэй байхгүй. Нөгөө хүүхд чинь 6-7 наснда тэр энерги нь задрал яваад байгаа шүү дээ. Хамгийн өндөр. Тэр чинь ингээд нөгөө эс нь хуваагдах гэдэгт барьчихаар нөгөө ажил хийхгүй шүү дээ. Физикл бие. Тархин дотроос нь ихэд. Тэгээ түрүү нөгөө нэг гишүүний яриад байгаа тэр дээрлэх хэлчинтэй холбоотой бас холбоотой. Нөгөө стресс нь ингээд бүхэндл нь төрсөөр байгаад дээд ингээд очиж задраад шүү дээ. Тэр нөө энэ ер нь тогтолцоон дээр би нэг даагуураас нэг юу гэж боддог яасан. Монгол хүн ямар байх вэ? Код ерөөсөө маань Байхгүй арай. Өстой яг тэгж боддог би. энэ дээр даагуур ямар болов? Одоо яг монгол хүн гэж юу хэлэх юм гэхээр байхгүй болчоод. Тэгэхээр нөгөө 12 төгссөн хүүхэд одоо та жишээ дөрөв гадагшаа явахад зориулж гин гэж яриад байна шүү дээ. Тэр тэгтээ яалтчгүй ингэж байгаа байхгүй. Одоо жишээлбэл манай хүүхд танаа хүүхд байлаа. Гадны болсон хүчин 12 жил бэлдээд байгаа юм уу? Манай бол монгол үнэ бэлдэх гээд байгаа юм уу гэхээр боловсролынхын хөтөлбөрт өөрт нь ингээ монгол хүний одоо зорилго нэг кодлс юм бэ? Монгол хүнийг бэлтгэх ч юм уу те? Яг монгол хүн гэж ямар үнэ бэлтгэх? Тийм. Тодорхойлт Байх байхгүй. болцоод одоо удаж шүү дээ. Тийм. Бараг Орсын Тийм. Одоо энэ дээр би бол одоо нэг ийм тарцсан. Одоо нэг Японд нэг хэсэг хугацаанд ийм сурж байхад манай багш тийж сууж байхгүй. Ингээд тулаа одоо чи монгол хүн болохоор те Монгол бүх хүн морь унж чаддгүй гэж байгаа байхгүй. Би морь унж үзээгүй. Монгол хүн те гэхдээ би морь унж үзээгүй. Манай хүүхчүүд зөндөө ийм хүн байгаагүй. Тэгвэл монгол хүн болгоо ингээд энэ аруул маруулаа өөрөө хийдгүү гэж байгаа байхгүй. Үгүй би үзээгүй. Зарим хүмүүс идэж үзээг байхаг ч үүсэхгүй бач. Тэгвэл яг монгол хүн гэж ямар хүн юм бэ гэдгийг ийм надад бодол төрж байгаа байхгүй. Тэгтэл
Япон хүмүүсээс болохоор Япон хүн гэж ямар хүн бэ? Япон хүн гэвэл бүгдээрээ адилхан хийдэг нэг юмтай байх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр Япон хүмүүс хизээч хоцордоггүй бүгд цаг барьдаг. Тийм. Наач Энэ ч бол ингээд одоо дэлхийд Япон хүний ялгарч байгаа нэг тийм одоо хүмүүжил ингээд амар олон юмар ингээд орчноо цэвэрхэн байлгадаг. Нойлоо хамгийн маш цэвэрхэн хариуцлагатай байлгадаг. байлгачиж байгаа. Тэгэхээр Япон хүн бол ямар ч хэл байсан хизээч ингээд цаг тавлсан юмнаас хоцрохгүй. Япон хүн бол имэ гэж. Гэтэл Монгол хүн тэгвэл яг ямар бүгд зочломтгой юм уу? Бүгд одоо морь уйд юм уу? Өнтер гэдэг инхээр бүгд тэгдэг юм юуч байхгүй байгаа байхгүй. Тэг та түрүүнээс хойш бид нар дэлхийн шилдэг үндэстэн гэдэг ингэж байгаа шүү дээ. Тэрийг би бас асууя гэж та яагаад тэгээд байгаа юм. Тийм тодорхойлолт ингээд Дэлхий тэгж үзэж байгаа байхгүй. Бид нар тэрийг ойлгохгүй байхгүй. Тийм. Одоо түүхэн хичээлийг цагийг хассан байна тий. Хизээ хэлээ. Сая өнгөрсөн жилээс буцаагаад яалаа. Заав судлахад одоо буцааж эхэлж байгаа байхгүй. Түүхэн хичээлээ хасаад тэг гадаад хэл мэлээ нэмээд байвал тэгэл манай үндэстэн бол нөх одоо ялгархгүй юм болно шүү дээ. Гадаад хэл чинь бол одоо монгол хэлээ сайн сураг гэж гадаад хэлээ сайн сурна гэж байхгүй. Монголоороо гоё ярьж чадахгүй байж гадаадаар гоё ярина гэж байхгүй. Хэл гэдэг чинь юм одоо хэл шилжилт дэлхийн хэлнүүч бүгд адилхан. Тэгээ монголоороо гоё хэлхий тавихгүй байж гадаад хэлээр гоё тавихгүй. Чи яг хэлнүүч адилхан шүү дээ. Энэ хэл сундал гэдэг чинь адилхан байхгүй. Тэгэхээр бол одоо энэ монгол үндэстэн энэ дэлхий ингээд хөндлөөд агуул шилдэг монгол хүн гэж ямар нэг кодыг л уган бүх ард түмнэр одоо тэгэл та хэд чинь одоо хүүхдээ морь унуулахгүй л ингээл байгаа зү. Морь байхгүй юм чи. Гүншид гараал ингээд ишээ морьтой 10 сая морьтой. Тий хамгийн гол нэг хүнд ногдох морьороо дэлхийн номер 1 үндэстэн гэж байна. 3 морьтой шүү дээ. 3 биш. 10 сая юм уу? Тий. 10 морь гэж шүү дээ. Гэнэ тийм гарцсан байлаа. За тэрийг бол хуваагаад яачин л та. Морь авъя гэдэг. Малчтмаа сонсч ийл. Мал одоо малчин удамтай бид нар чинь тийм малын дэлэн одоо сааж үзээгүй хүн одоо монгол хүн гэдээ бас тий. Одоо нэр байгаа шүү дээ. За ингээд дээл мэлээ зөндөө хүүхдүүд өөртөө нэг дээл одоо бодлоо манай хүүхэд ингээд зээрд гэдэг үгийг хөл гэдэг юм байна гэж ойлгож ийн гэдэг. Аргагүй. Ингээ өсчихөж байгаа байхгүй. Одоо энэ чинь YouTube гэдэг чинь яах юм бэ? Одоо таны л ураа. Бидний юу гэсэн үг юм бэ? Би одоо ээж аваад юм бороо шүү. Гэтэ ер нь бол ээж аваад дөрөв хүүхдүүдээ нэг монгол ахтаа ойрхон байлгах ч гэдэг юм уу. Үгүй заавгүй байсан шүү дээ. Амжихгүй байна гэдэг шиг тийм. Наа чи хичээл ном ипотек амжихгүй шүү дээ нэр. Гэр орон ажил би үүр гэж илүүлэхээс юм байна. Ер нь бол яг энийг бол анхаарах хэрэгтэй. Нэг баг энэ 6-7 нас тийм ээ. 6-7 насныг монгол хүн болгож хөгжүүлэх тийм тусгай хөтөлбөр тийм. Харин код гэдэг юм байх хэрэгтэй. Код бэлэхгүй. Код чи амархан. Яг ингээл цаг барьдаг гэдэг юм Монголын онцлог зөндөө байна. Харин тэгвэл юу юм та хэлдэг ингээ гоё. Бүх ард түмнэрээ зөвшөөрмөр байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор тий. Энэ бол Монгол хүн бол ийм юм байх. Монгол хүний амин давуу чанар гэж нэг юм байх хэрэгтэй юм шиг. Та нар ч одоо Монголын залуучтай холбооны эргэлзэх 10 зүйл тий. Монгол хүн заавал энийг ястдаг зөндөө байдаг үстэй. Тэр чинь тэгэл одоо хүүхэд болон тэрийг бүх ард түмнэрээ зөвшөөрмөр байгаа. Та гэхдээ хилээдэг гэхээр хийхгүй байгаа байхгүй. Үгүй код уусаа байхгүй. Үгүй сая тэр чинь одоо манай инх хамлын сайдд одоо ганц шиг байна. Харин тийм. Босрлын амьд даруун гаргаад ирэн чи асуудалгүй. Үгүй бид нар бол мэдэхгүй. Таны сайдд хэлнэ байгаа да энийг. Үндсэн хуулинд ч одоо одоо байгаа шүү тий. Тэгээ би бол энийг чухал юм болохоор яг боловсрал руугаа ингэж нөгөө халж. Нэг сайд солигдно бодлого өөрчлөлт. Дараагийн манай Монгол улсын алсын хараа дотор ч байх код гаргачих юм бол ямар ч хөтөлбөр байсан тэрлүүлж эглэж явах хэрэгтэй шүү. Харин тэгэхээр бүх юм. За одоо өөрөөр монгол үчгээ ирээ уншиж чаддаггүй тийм үү? Бичиж чаддаггүй хүн бол бас монгол хүн гэхэд хэцүү. Тэгвэл тэгвэл бараг наа чин 70-80% уншаа. За яг за хатуудж магадгүй. За морин хураан тоглоо сурч хэрэгтэй. Та яадаг юм уу? Монгол ууржангаар уншиж бичиж чаддаг. Одоо чадна л та. Морин хуурмаар тоглох юм. Морин хуруулж чадахгүй одоо сурна.
Гэхдээ мөрөөр байгаа. За нөгөө яг ингээд хэний багшийн хэлдгээр ингээд Яг хөө тийм хэдүүлээ ингээд код хийчих гэвэл эдгээрээ сурна шүү дээ. Энд ч театраар дүүр мөрөө урчдаг шүү дээ. За нэг мөрөө ур заагаад өгчих гээд тий. За тэгээд уртын дуу байна тий. Уртын дуу. Нэг сайхан уртын дуу дуулцдаг. Бүгдээрээ юу? Уртын дуу бол болох бах. Наач гайгүй амьсгал хэрэгтэй шүү дээ. Юу вэ? Мөрөөр жоохон хэцүү баха. За Дараагийн дуу шүү. айд бол мөрөө уртаа байх хэрэгтэй. Авьяас. Би бол илүү Мөрөөр байгаа юу? Байгаа. Чинь мөрөөр Байхгүй. би бол илүү зан төлөврөө суулгамаар Манай одоо байна. өвөө бүр ийм ханх уурч хүн байсан. Оо за тэгвэл одоо танах чинь бол амар. Яг цаг барьдаг гэдэг шиг ийм зан төлөврөө суусан нэг юм яаж амар байна. Монголчууд нөгөө уг нь тийм үгтэн шүү дээ тий. За буу за амдгаа буу за гэдэг. Тийм. Гэдэг Тэр шиг нь л ойлцныг. хэлсэндээ хүрдэг Монгол хүн бол гэдэг нэг Тийм. код уг нь байх хэрэгтэй бол. Тий. Тэрний чинь уг нь хамгийн чухал юм 90 даалгавар ахгүй юу? Тэгэхдээ даалгавар Шалгасан ч шалгахгүй ч хийдэг юм уу нэг тийм. ингээд нөгөө аль аль талдаа тогтолцоо нь унтсан учраас даалгавар нь айгүй гоё багаас нь тохирсон байгаад өгвөл хүүхдүүд хийсээр байгаад хөвшөөд чи нөгөө нэг habit гэдэг юм чинь ингээд давтагдчих суудаг юм болохоос марч ерөөсө зуршлыг суулгаж чадахгүй байхгүй. Ганцхан суулгаж чадж байгаа нь утас оролтыг суулгаж. Одоо бидний нөгөө хөндрөх хүчтэй гэж үздэг Австрал юу Солонгос YouTube-ыг хорьсон ба штэ хүүхдүүдэд YouTube-ыг хорьсон. Сошиалыг 16-аас Тий, хорьсон. доош. Бүр өөрийн гэсэн нөгөө юутай YouTube шиг яг үндэсний нөгөө хэл соёлоо заадаг тийм юмтэй болсон. Одоо хятад бол жишээ Уг нь тийм. одоо манай ерөнхийдөө GM Mongolia дээр e-kids гэдэг нэг юм яг хүүхдэд зориулсан нэг Тэгэхээр бол энэ болъё гэдэг шүү. энийг ч гэсэн одоо тийм одоо өндөр хүсэлтэй гэдэг бидний нэг бодоод байдаг орнууд чинь тэгчээд байх чинь манай улс бол одоо тэгэх хэрэгтэй байхгүй юу? Та тэгээ хуулиндаа энэ минь талаар тусгаж байгаа юм уу? Энэ чинь бол сургуулийн өмнөх болон ерхий боловсролын сургуулийн тухай Би энэ дээр бол ингэж бодоод байгаа байхгүй юу? сонголтын л бол Тийм. Та бол ингээл хосолмол байлгая энэ төр гэл ингэж байгаа шүү дээ. Тэгээл эн чинь ингээд нэг юм гэр бүлийн нэг багнаа нь ингээл хүүхдээ аваад явчихдаг. Тэрнээс болоод одоо ингээл асуудлуудыг ярьж шүү дээ. 3 дугаар ангид танхимаар ялгаагүй л ингээл аваад явах юм шүү. Тэрс яг тэрний оронд яг баг сургуулийн 3 дугаар ангид хүүхд чинь ингээд одооны 3 дугаар анги хүүхд чинь хэсэг болсон юм. Гэтэ ер нь малчтын хүүхдүүд одоо яа тий дотор байрны хүрлцэн хангамж муу одоо аймгийн төв дээр гэдэг юм уу сумын төв дээр ингээ байлгахаа одоо хайн хамсаатан те одоо хамаатан саатан Дотор байранд ирэх хүүхд байхгүй болж байна. дотор байр чинь өөрөө тийм Дотор байр чинь одоо бүр Стандарт хангахгүй юм. ээж автагаа байхгүй бол болохгүй тийм зочдууд шиг байхгүй бол болохгүй ч байгаа байхгүй. Яг тэгэхээр нөгөө 6 настай хүүхд чинь ганцаараа байж чадахгүй байхгүй. 7 настай хүүхд адилхан. Ганцаараа бизнес чадахгүй. Ганцаараа одоо унтаж чадахгүй. Ээжигээ санаад. Юу сурхаасаа бүр одоо нэг юм бординг сургуулиуд гэдэг ингээд байгаад шүү дээ. Тэгэхээр Баахан 4 6 настай нэг өрөөнд ороод тэгтээ өөрх юмтай бас байгаа хөө нэг ах шиг Ганц нэг байд. царайлдаад бас нэг дотор байнаас Багийн сургуулийн ингэж уучлах сайн асуудал тийм. дэлгэрүүлэх хэрэгтэй. сургууль удам залгсан. ингэж бүрдэж ч одоо айлын нэг 5 хүүхэдтэй айлаа заяа. Чи Монгол улсын хүн ам ингээд өсөлт нь удаашраад байна. Хүн төрхөө байгаад байна. Одоо Монгол улс жилд 86 мянган хүүхэд 10 жилийн өмнө 86 мянган хүүхэд шинээр төрдөг байсан бол одоо 50 хэдэн мянган болсон. Тийм сүүлийн 10 жил 30 оноос хойш буурсан. Монгол улс 31 онд 4 сая дахь иргэнэ хөдөж авна гэсэн тооцоололт байсан бол тэр тооцоолол маань одоо алдагдсан. Ухарчаад байгаа. Тийм. Аз дээр хүүхэд төрхөө хүн ам нь багасж байна. Одоо хятад хүн амаараа дэлхийд хоёрт болчлоо. Энтхийг төрүүлчлээ. Япон солонгос бол одоо хүнтэй сууснаас муур нохойтой байж исэн дээр гэж үздэг боллоо. Европ таяар төрөлт хүн огт одоо төрөлт хүн жирэмслэхгүй болсон гэж. Тийм яг нэг төрөхгүй ч байж болно. За одоо бол яг гэж юм хамгийн их тийм. хүн ам нөсч байгаа орн бол Дундад Азийн орнууд, Төв Азийн орнууд. Жишээ нь одоо C5 гэж хэлдэг. Одоо Үзбекистан улс дэлхийд хамгийн хурдтай өсөж байгаа нь. Жилд сая хүн төрдөг. 38-9 сая хүнтэй жилд саяар нэмэгддэг. Манай улс гэдгсэн сая 50 мянга. Тийм байж. Ер нь бол аюу огцон буурсан. Нэгдүгээр ингээд эсэгч 30 онд бүр хамгийн бага болсон юм л. Тийх бах тий. Тэгэхээр бол бидний ийм сонголт өгөхгүй бол болохгүй. Энэ залуу энэ 6 настай хүүхдийн эцэг эх чинь бол яг нөхөн өрчхийн гэр бүлүүд байхгүй юу? Нөхөн өрчхийн.
Яг тэр хүмүүсийг л тусна байлгаад тий. Тэгэл одоо бие биений сануулаад гинэ. Гэхдээ энэ талаар хараа бүхэл бүтэн нэг бодлогын яам бодож явах хэрэгтэй байхгүй. Тэгээд энэ талаар ингээд судлаад хийж явах хэрэгтэй байхгүй. Хууль эрх зүйг нь одоо судалж штэ. Одоо хуулиа одоо өргөн барих гал одоо жишээ нь энэ бишээ нэг л асуудал штэ. Тий энэ гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газар гэж байна. Хүн ам хөдөлмөр нийгэм хамгааллын яам гэж байна. Тэгээ одоо эдгээр чинь бүгд энэ статистик тоогоо хараад өсөж гин үү, буурж гин үү, ягаад вэ? Төрөх нас яаж гин, гэрэлтийн нас яаж гин, хөдөөд ямар байна гэж жагаад ингээ ажиллаа идэг бол өнөөдөр хэдүүлээ ингээл нэг юм сануулад байна гэдэг юм ярихгүй л ах та тий. Тэгээд та нарын ингээл энэс болоод ингээл нэг та бол зөвхөн нэг ингээл үнцгийг хараад яг энэнийг ингэж шийдэхгүй бол болохгүй нэ гэд шийдчихээр цогцоороо биш асуудал жижигээрээ шийдэх. Эндээс ингээд нөгөө монголчууд ч ухаантай юм чинь ингээд нэг гишүүн нөхөр ингэж яриад байна. Энд дээр ингээд маргалдана шүү дээ. Тийм гэж юу байдгийг аргаан барсан юм санаачлагын ингээд ярьж эхэлж байгаа шүү дээ. Гэтэл бол одоо ингээд энэ чинь хилцүүлгээ явуулсан ингээд зунжангаа яриа шүү дээ. Энд ч одоо энэ хууль улсын их хурл тэлцэх нь бол одоо бараг магадгүй намарч үж магадгүй. Одоо их одоо манай улсын их хурлын дарга ойлгоод те. За ерөөсөө 9 сарын 1-ээс одоо туршия гэдэг шүү дээ манай. Харин боловсролын сайд гэсэн мэлээ. Тэрийн одоо тийм оюун ухаан зэрэг ажилладаг байхгүй. Тэгэхээр магадгүй хурдамжиж магадгүй. Тэгэхээр ч одоо ингэ Монгол дээр одоо ингэ нөгөө санах зэрэг чинь одоо ингэ одоо л эхэлж иж магадгүй шүү дээ. Одоо яг одоо энэ багшуул мэдж байгаа. Багшуул мэдж байгаа байхгүй. Одоо ингэ 6 настайгаас ингэ суулгаснараа хүн сайн болохгүй. Тий. Ер нь бол 12 жил ингэ амар хичээл сурснараа сайн хүн болохгүй. Хүнийг бол одоо санах зэрэг чинь ганц үгнээс л юм шүү дээ. Одоо чинь тэр онлайн ч юм одоо тэр гэл тий. Юу шүү дээ. Одоо энэ хэрвээ явуулын одоо багш ингээд зурагтаар ингээд Монгол улсын хамгийн шилдэг багштай ярих боломж гарч ирж шүү, тийм ээ. Нэгдүгээр ангийн Монголын хамгийн шилдэг багш. Боловсролын ам бол гаргацсан байгаа шүү дээ. Мэдлээ гэдээ байж байгаа. Эхний 100 шилдэг багш гэдэг. Тэгж тэдрээс сонгох тэр хүнээс одоо юм сонссон хүн бол магадгүй тэр багшаа сонгоод хичээлдээ болно шүү дээ. Одоо чинь ингээл энэний дагуу бол ер нь тийм л аа. Энэний дагуу чинь хүн болгон сонгож болд юм одоо. Одоогоор 30 мянган сурагчтай. Энэний дагуу чинь бол ингээд юм чинь сайжраад явна. Одоо тэр би хэн багшийг сонссон. Одоо биеийн тэмрийн эрүүл мэндийн багш болов хэн блэ? Төгөлдөр багш гэдэг. Бүх хүүхдээ онлайнаар сургадаг гинэ. Нөгөө Цуслан дээр ингээд гэр нь хөдөө байдаг хотын захад. Тэгээ хүүхдүүд нас хичээл заадаг тийм. Хүүхдүүд ингээд яадаг ингээд хангаад өгцөн. Тэнгүүт ингээд хамгийн шилдэг багш нараар заалгана. Тэр чинь бол амар нөхцөлийн бүрдүүлсэн ээж аваа л та. Нөгөө интернет тий одоо тэр онлайнаар хичээл авах бүх нөхцөл өрөө туслахыг бэлчээ. Тэр хөдөөний нөгөө малчин айлд маань тий нөгөө адуучны мад нь тийм байж идэм болов. Аав ээж нь тэр л жоохон. Аав ээж нь л шүү дээ. Энэ хүүхдээ сайн хүн болох хэл чинь. Багш даалгавар өгсөн багт бол орон дэл дээр явж ол хийчих. Хүүгээ бараг дагуулж явж бол за минийх энийг тогтоо шүү гээл тий. Аав нь хамт ингээд тогтоолгож шүү дээ. Морой онж явж байгаа лөө. Тэр нь малчтын одоо хүслийн хүүхдээ дээд боловсролтой болгох байна уу? Эсвэл эдгээр нь бас зааглах хэрэгтэй юм шиг. Эсвэл тэгээд энэ одоо миний хөрөнгийн тий болох гээд байгаа. Энэ өвд арай өөр боловсрол олгомоор байна. Тийм шүү дээ. Өвд дээдсээс өвлж ирсэн энэ одоо мянган малыг одоо ингээд миний хүүхэд миний 5 хүүхдээс те 2 нь одоо ингээд энийг өвлүүлж малч болно гэж бодож иж магадгүй шүү дээ. Энэ гал голомтой ингээд яг ингээд миний үеэр дуусах юмаа гэж хэн ч бодохгүй шүү дээ. Тэр энэ багш шилж шүү дээ. Тэр малчин болох хүн чинь ямар боловсрал эзэмших юм. Ямар ч байсан бичиг үсгтэй болов. Тэр нь одоо бичиг үсгэндээ ерөөсөө санаа зовлоо. Мал эмнэлгийн мэдлэгтэй ч юм. Хөдөө аж ахуй. Тийм шүү. Мал эмнэлэг, хөдөө аж ахуй, математик тийм. Малынхаа тоог өстэй амар үржин селекцийг одоо хариуцдаг тийм. Тэр хүүхэд өөрөө гол нь тэрийг хүсэж байгаа юм. Тэрийг багаас нь яг хүсэж байгаа хүүхэд байх байх. Хүсгүй ч хүүхэд байх байх. Янз бүрийн ахуудад дуртай хайртай хүүхэд. Одоо тэр малчны хамтнаас одоо ирээдүйн ерөнхийлөгч байгаа шүү дээ. Ер нь бол яг сайн яах юм бол ер нь бол тэр Монгол хүн л одоо энэ сайдууд ч нь бол тэр Монгол одоо ах угаас төрсэн хүмүүс бол энэ Монголын төлөө сайн явна шүү дээ. Яг одоо зүгээр ингээ энгийн бодоход бол та өдөр
Ороогийн малчин айлуудаар орж энэ талаараа ярьсан. Ер нь та яг ямар айлд ороод энэ талаар хууль хийх Би одоо 47 сумаар одоо манай тойрогч нь Дөрвөн аймгийн 47 сум. Тэгээд давхарцсан таваар одоо хичнээн уулзалт хийсэн. Сая гэхдээ чуулганы завсарлагаанаар бас яг Одоо сум болгонд л энийг ярина. Малчид өөрсдөө Тий. Одоо ингээл ерөөсөө хэцүү байна. энд чинь нэг малчдаг юу өсөж чинь гэж асуух юм шиг. Гэтэ ер нь шүү дээ. Миний зүгээр нэг анзаарсан юм нь дотор байр өөрөө бас шаардлага хангахгүй байна шүү дээ. Тэгэл дотор байр арай хийж ингээд арай хийж дотор байртай болж штэ сувж. Арай хийж ингээд орчин үеийн дотроо нойлтой дотор байртай болж Зарим нь тий. дуусаагүй штэ зарим нь. зарим нь ч бараг Тэр нь ч одоо ингээд 6-7 настай хөгч ганцаараа амьдарч чадахгүй. За ингээд ээжтэйг амьдарч. За яа. Яа хичнээн гоё тоглог аваад ч Тийм, хэцүү. нэг хэсэг нэг хавийн хүүхдүүдийг гоё гэртээ орхиод явах ч хэцүү л байгаа зү ер нь бол тий. тэгээ та нар ингээд ургуулаа боддоо. Тийм. Яг ингээд өөрсдөө ойлгож ингээд тэнд байна байна одоо. боддоо. Тэгээд ойлгоод онлайн болгоё тийм зайны. За онлайн гэхээр бас яг тийм болгоё. хүмүүс онлайн гэхээр дургуцаад байгаа. Ковидээр нэг онлайн гэсэн нэрээр Зайны болгоё тий. зайны ч тийм үү явуулын явуулын ингээ тий. Юу л нэг мөсөн бага ангаа төгсөлнө гэвэл яадаг хуулинд. одоо тэгэл ухаалтай хүмүүс зөндөө ууш. Яг Яг миний санаагаар санаагаар тий. багаан төгсөлтөө хэрвээ малчин сонголтоороо гэртээ сургачлаа 6-аас нь за хүүхдээ өргөжлүүлэн малчин болгоё гэвэл окей малчин болгоё. Малчин болгохгүй гэвэл 6 дугаар ангиас нь малчин болохгүй гэвэл тэр шалгалтыг өгөөд улсын шалгалтыг одоо өгөөд жишээлбэл та ингэж яриад байгаа байхгүй. 5 дугаар ангиас нь болоод малчин болох. малчин чинь өөрөө бас боловсрал баггүй. Тийм л дээ. Гэхдээ Хэрвээ тэгвэл 6 дугаар ангиас нь арай малчны хөтөлбөртэй өөр боловсрал баймаар байна. тийм ээ. Гэхдээ одоо Тэрийг жишээлбэл илүү хүүхэд ингээд- чи өөрөө өсгөх юм. Би бол ингэж бодод. Одоо жишээл миний хүүхэд бол би хүүхдээ малчин болгоно гэд ингээд тэр хүүхэд чинь баг одоо 6 настай хүүхэд мэрэгчлээ ингээд сонгоогүй юм байна штэ. Гэтэл эцэг ихийн өмнөөс нь шийдвэр гаргаад би хүүхдээ малчин болгоно гэд ингээд Дунд анги зайнаас хүртэл гинэ. сургууль, Дунд ангийнхан Тэгэхээр дараа. чи- Гэхдээ тэр хүүхэд чинь үгүй би сурмаар байна. Их Агуу сургууль тэгвэл явмаар ингээд ийм харин тэр шалгалтын нүүдэх юм нэг ийм тогтолцоо Очоо хүүхдээ аав ээж нь хараад мэдэн штэ. Тэгж байгаа үстэй. Та нар чинь тэрний жишээлбэл та тэрний үр дөрөв дүн хүүхдээ биз дээ. таны дөрөв хүүхэд би хүүхдээ малчин болгох ч юм уу эсвэл би хүүхдээ тэнд сургана гэвэл таны хүүхэд үгүй аа би тийм болно гэвэл яах вэ? шийдэж чинь Малчны малчны тэгэл одоо хүүхдтэйгэл одоо дам нөлөө өснө юм байна шүү дээ тий. Аха. Тэгэхээр хүнд байх ёстой ерөнхий эрдмийн боловсролыг Олгоод ямар байдлаар чанартай олох вэ гэдгийг л одоо тэр хувилбараар нь маш зөв судалж байгаа л ингээд өргөн барьж өгөх гээд шүү дээ. Тэг үнэхээр ширээгүй байх ёстой гэвэл одоо ширээгүй сайхан ингээд завлаад суул төсөвч хэмнэлттэй өстэй энэ тавилга Тийм шүү дээ. Тавилгаа том Ширдэг ширдэг тавиал. Ширдэг энэ юу гэж ярих вэ? Идрээвшийн хувьд бол яг номын сангийн стандартыг ус өвцсөн шүү дээ. Чимээтэй номын сан гэдэг те. Ингээ очиод үзэхээр ер нь яг л нэг тийм стилэн шүү дээ. Ингээд энэ тийм зүгээр юм татдаг буудан тавиад хүүхдүүд. Ер нь номын сан гэхээр нэг ширээ сандал биш. Номыг ер нь заавал ийм ширээ сандал дээр сууж унших ёстой ч юм уу те. Гээ ингээ бодохоор тэр концепц өөрөө айгүй зөв болсон. Яагаад тэгэхээр одоо 3 жилийн хугацаанд 100,000 гаруй хүнд үйлчилсэн байна. Тэгээ байнгын одоо баг 8,000 явуулын номын сан юм уу? биш. Чимээтэй номын сан гэдэг юм одоо суурин. Гэхдээ юм орчин нь илүү юм чөлөөтэй. Тэнд дүүрэн байхгүй. Хүн ном уншаа сууж хахад энэ хүүхдүүд орилоод гүйлдэж болно, тоглож болно гэдэг юм. Тэгэнгүүт нөгөө хүмүүсийн хвшмэл ойлголт тэн дээр эвдэрсэн юм гэдэг. Номыг заавал юм чимээгүй орчин сууж уншдаг гэдэг ойлголтыг манай номоос эвдсэн байна. Яг ингээд үнэхээр нэг анги орж ирээ харахад 10 хүүхэд тэнд үнэхээр таалагдсан ном уншиж хахад энэ бос 20 тоглоод орилоод авахад тэр 10 уншсаар байдаг. Тэгээд номоо ойлгоцсон. Дараагийн сургуулийн аваад уншиж идэг. Тэгэхээр энэ яг нөгөө саяын ялангуяа одооны хүүхдүүдийн хүлээн авах ойлгох чадвар юу бидний үетэй харьцуулшгүй байна. Нэгэн зэрэг хэдэн мэдээллийг зэрэг авч чадна. Хэвтэж агаад сурна. Бараг буруу ард сууж байгаа багшийн зааж байгааг сурна. Тэгэхээр нөгөө заавал наашаа хар гараа уртаа Тэгвэл тэгээд тэр морин дээр адууга хариулж явж байгаад кичилээ гэж байгаа боломжтой болох гэдэг юм шиг. Тэнгүүт би нэг жишээ нэг айгүй гоё жишээ л юм. Манай нэг математикийн нэг мондөг залуу ярьж ирснийг сонсч байсан. Тэр олимпиадаар бүр нэлээд сайжраад гэтээ тийм их сайн байгаагүй. Тэгээ яаж сайжирсан түүхээ ярьсан чи би хонд явж байхдаа геометрээр одоо сурсан штэ гэж хэлж ирсэн. Яг тэр хонд явхад тэр хүүхдэд дор хаяж 3 цаг хийх юм болтохгүй. Хонь
одоо ингээл хэвтчихэд бол малчинд хийх ажил байдгүй шүү дээ. Тэгэхэд тэр үе яасан гэхээр өнгөртөө нөгөө номоо өртөлж аваад хоньны бэлчээрт сурсан аргаараа одоо улсад амжилт гаргаад олон улсын амжилт гаргаад Одоо хоньны бэлчээр дээр одоо хоньны бэлчээр дээр бол юу яаж байгаа штэ. Моциклтойгоо эсвэл нөгөө машинтайгаа очиод гар утсаа ухаал байж байгаа штэ. Тэгээ тэрэнд тэгээ ном өгчихгүй да сур гээл. Тэр зүгээр амар төрөний хэлээд байгаа Энийг заавал сурах шүү гэдэг сурч штэ. Тэгээ ерөөсөө чинь хүн бол ерөөсөө сурахад бол орчин нөхцөл гэдэг юм байхгүй. Ерөөсөө хүний боломж ирэхийн л бол Санал нийлэл байна л да. Мэдээж нийлж байна. яг санаа нь яг дөнгөчүүд болчих واخгүй. ер нь монголчууд бол ирэхийн бол Төгсөл нь нөгөө төрөний хэлдэг шиг малчин гэртеж байлгаж болон сумрууч явуулж болох нь шүү дээ. Тэгээд тав төгсөөд цаашаа хүүхэд дээрээ сурмаар байвал тэр улсын шалгалтыг л өгч л да. Тийм. Тэгээд тэнцвэл сумын 6 дугаар анги руу ор. Тэнцэхгүй бол та ахаад үргэлжлүүлээ шалгалтандаа бэлтгэдэг имийг өгөөд эсвэл малчин бол өшөө бүр ингээд дайчгүй байвал дахиад зайныхаа сургалтаа үргэлжлүүлж малчны анги гэж байж болно шүү дээ. Бүр заавал очиж тэгж ондоос тэр төгөлдөр багш эдэр бол яагаад юм шүү дээ. 12 жилээ бараг Яг го бидний ер нь бол ондоош авчиг гэдэг юм шүү. тийм л дээ. Тэрийн боловсролын ам өгчөж байгаа юм сертификат юм. Тэгэл одоо хаашаа сурнууд тэгэл. Тий хүнд ирэхийг болгоё. Тийм уг нь тийм хувилбарууд байвал одоо айгүй олон хүмүүс бас боломж олох байх л та энэ чинь заавал явж очиж сурснаас тий. одоо малчингүй болох нь үндэсний аюулгүй байдал мөн тийм. Тэр мөн биз дээ. тэр бол мөн. Тэгэхэд өнөөдрийн 12 жилийн боловсролоор сурсан хүүхэд малчин болох магадлал маш бага байна. Тий. Энэ өөрөө бид нар боловсролын системээрээ малчтаа устгаад байгаа систем байхгүй да. Ер нь тэгэл бүхэл юмараа Тийм. Тэгэхээр яг тэр малчны хүүхдэд бас дахиад хөтөлбөрийн сонголт баймаар байна. Та ийм офисын хүн болох юм уу? Малчин болох юм уу гэвэл би хүүхдээ энийг малчин болгох гэсэн юм бол малчны ангид орох. Аав гэж мэдж байгаа шүү дээ. Тэр нь арай өөр юм замаар байна. Малд нүдтэй. Энэ бол систем малчин болно. Тэнд өөр юм замаар байхгүй. Ялангуяа ахлах ангид орж ирэхэд нь илүү тэр анализ функционал тэр том тоо ярихын оронд илүү нөгөө мал эмнэлэг зүй им хими хичээл нь илүү тэрлүү чиглэлтэй. Юуны эдийн засгийн тий арилжаа 8 арилжаа 8 бизнес хичээлүүд. тийм малчин бас боловсролтой гоё малчин байна. Change дахиад ирэх Түгэн чи малаа зараад баян амьдрах хэрэгтэй. Одоо ч малчид бас Сүүгээ өөр зараад, цаг тий? үе бодох. Үгүй Гэхдээ баахан өөр малчин болж залуу чадахгүй. малчин залуучууд ганц Малтай бие боловч- гэдэг байгаа шүү дээ. Малтай боловч Тэгээ яг нөгөө юм хүн суух хөрөнгөтэй юм шиг амьдарч чадахгүй байхгүй. Тийм тоохгүй. Энэ хүүхнүүд ч очиж тоохгүй байгаа малчин залууч. Тэр чин дээс Одоо ардаа нэг малчаа Ямар хэцүү бэ дээр. нэг малчаа чинь гаднаа тийм тэр чин юу яагаад байгаа. Тэр чин л одоо тоолох гэдэл байгаа. Тоолох гэдэг харин тэнд чинь очихоор ингээд тэр хөдөөний малчин энд хотод сургуулаа төгссөн ч юм уу те ингээд нэг юм гадшаа төтөш яваад ирсэн юм хитэ очиод тэр тэнд нь тэгвэл тэр нөгөө партай байшин палантай жорлонгийн малчин бариад байж ийл. тэгвэл тэгээ тэр харин Монгол малчин хүмүүс би юм. Үгүй Монгол малчин хажуудаа Тэр гэртэй гэж. байхгүй шүү дээ тэр насаараа палантаж орлон бийцэхгүй байгаа малчин чи. Тэр үгээр яа. Бизнесгүй яа тийм. Үгүй тэрийг сургая л да. Боловсролоор нь сургая л да. Сураагүй юм чи Үгүй хараа. харин одооноос багаас нь Унаал хичээлдээ явахгүй. багаас нь сургая л да тий. Одоо Тэр яг жилд одоо хэдэн зуун сая төгрөгийн орлоготой малчин байгаа шүү дээ. Тий. Одоо жишээ нь Амар тулгамцаа асуудал чи энийг хийжтэй бас тий одоо 1 тонн одоо ингийн сүү зараал нэг малчин тий. Тэр чи одоо 15 сая төгрөг байхгүй. Ингээ байж байгаа л ирээл зардаг. Одоо сард одоо хэд чинь 1 2 ч юм уу тий. Тэгээ тийм орлоготой хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ орлогоор юу ч хийж чаддаг. Юу ч хийж болно шүү дээ. Гэтэ юм хийж чадахгүй байгаа. Ирэлтэнд оруулахгүй юу? Гэхдээ тэгээд энэ чинь Моцикл цэцгэл аваад Тийм гэхдээ ер нь мотор зотор аваад тэгэл хөдөөний ялгаа амар гой гой юм ирж нарамтуулаас аваад тэгэл сайхан. хотын хүүхдүүд хөдөөд очиод зарим бүр ингээ гайхдаг ч юм. Ингээд нэг юм яг хот хөдөөгийн ялгаа ингээд толцсон учраас одоо ингээ нөх хөдөөгийн амьдралаас ингээд хотын хүүхдүүд нь алсраад тэг ингээд хөдөө малчтынх нь одоо хүүхдүүд нь улам ингээ багасаад идэх юм уу те ер нь ингээд зарим одоо ингээд би түрүү жил нөө тэрний өмнө жил Хинтээ аймгийн Дархан сумар руу нэг тэмүүлэлтээр явжсэн байхгүй. Тэгэхэд нэг өвөө юм мал дээр нөөлд хүүхд байхгүй болсон гээд тэ одоо ингээ хідэн малаа яа дэмлээ гэдэг. Иймэрсэн Одоо айл болгон тулгамж байгаа хэрэг. Одоо ингээд сая багш хэлсэн шүү дээ. Багш ямар одоо санаа нээлдэг хүн одоо ингээд таарва. Би одоо их ойлгочихлаа. Энд чинь ингээд юу яагаад байгаа байхгүй. Хөдөө ингээд байхгүй бол ингээд Монгол улс чинь ингээд байхгүй болчих жоохоо. Тэгээд
Энэ улам залгасан малчин гэдгийг чинь нөө төвийн сонирхолтой болгоод байгаа хгүй энэ боловсролын систем чинь. Тэгээ та бүр сүулдэ хэлж штэ. Тэгвэл тэгэл цаашдаа тэгэл тэр хосолсноороо явал дуусчихвал баг илүү Монголд хэрэгтэй байгаа хгүй. Баг илүү супер аав ээжээс супер өвлсөн малчин бол байхгүй. Энэ шиг релизжүүлээд байгаа хгүй. Ингээд төвийн одоо тий багш хэллээ штэ. Бүр одоо яг төвийн эрдэмтэн болох гэж байгаа юм шиг тий. Нэг бол одоо юу болох гэдэг гадаад руу болсон хүчин бэлтгэж явуулах гэж байгаа юм шиг тийм ээ. Гэтэл одоо амьдрал нь энд байгаа байхгүй юу? Энэ 3 үеэрээ хураасан хөрөнгө нь энэ байхгүй юу? Энэ 2000 малчин бол энэ хүний 3 үеийнх нь хөрөнгө байхгүй юу? Энийг одоо авч явах одоо нэг хүн заавал байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ хараа аваа үлдчихэж байгаа юм шиг манай малчич бас аваа. Гэр байхгүй. Уурал одоо яг нэг датаг харах юм бол ингээд бүр баг юм босоо болтой. Одоо чи миний удамд бас ингээд толгорчод байгаа байхгүй. Нөгөө аав ээжийн маань одоо хамгийн баг эрэгтэй дүү ингээд эмээг маань хараад ингээд малтай. Нөгөө морьтой ингээд сайн малчин. Тэгсэн чи нөгөө хоёр хүүхэдтэй залвал нэг нь хуйлч болоод нэг нь шүдний эмч болоо явцсан. Тэгээ шүдний эмчийг бол яг мал дээрээ байна гарна гэж бодож ирсэн байхгүй. Итгэж найдаж байсан. Шүдний эмч мэрэгчлийг одоо бүр гайхаадсэн би бас. Сурж явахт нь бол гайхаалсан энэ яах гээд байна. Гэлсэн чинь шууд яваад гэж байгаа байхгүй. Тэр тэгвэл системийн алдаа байхгүй. Тий. Малчны хөтөлбөр гэж байсан бол хуулийн нэг их чихэн сургуулийн төлбөрийг бас төлөлдсөн байхгүй. Дэмич төлөлцчүүдээ гэл. Одоо удам залах хүн байхгүй. Тэр хоёр маань одоо ингээл хөксрөөл ингээл одоо өөр хүн байхгүй. Тэр хүүхд бол маллыг зараад дуусаа. Тэг одоо яах юм мэдэхгүй. Тийм. Одоо нэг юм солилцоо байвал зүгээр байгаа байхгүй юу тий. Одоо ингээ түрүү нөгөө адуу хүүсэн намайг адуутай гэсэн шүү дээ. Одоо ингээ хүүхдээ юу гэдэг нэг хэд хоног хөдөөгийн сургуульд очиж сурах юм боломжтой юм солилцооны хөтөлбөр ч юм уу тий. Тэгвэл энэ хотын хүүхдүүд чинь хөдөө сурамд очиод дотор айранд наагаад ахлахангтай нэг ахуйтай танилцаад ингээ байчмаар байгаа чинь бас ийм тийм солилцоогоор явцсан байсан шүү дээ. Гэхдээ тэрийг бүр ингээ алавжуулмаар байгаа байхгүй юу. Тэгвэл энэ төв суурин газар Монгол ахуйгүй хүүхдүүд зөндөө байгаа учраас хөдөө яваа. Тэр чи хөдөлмөр зуслан гэж байсан. Хотод ирээд хөдөлмөр зуслан гэдэг. Хөдөө очиж яадаг. За юу л вэ хөдөө шүү дээ. Одоо тэрийг бол хийх хэрэгтэй. Үндэсний цөөхөл зориулсан. Ингээд шал өөр гоё юм нөгөө хөдөөний хүүхдүүдийн ааш зан яриа хөрөө сэтгэхгүй төв суурин газрын хүүхд ингээд хоорондоо аюу гоё юм танилцаж өөр юм мэдрэмж. За хотын хүүхдүүдээс л яруу найрагч төрөхгүй байх. Ахаа. Тий. Одоо та нар хот одоо англи хэлмэлээр одоо ингээл их цагаа ингээ YouTube үзээд байгаа хүмүүс монголоор яруу найрагч унших байх. Ер нь яг нэг тийм сэтгхүүн хотын дуу дээр ч бас яг тал хөдөөл байгаа шүү дээ. Одоо энд одоо ингээл чанга дуулаад бахар чинь хажуу айлын хүмүүс өдр гайхна үстэй тий. Шааны тэр өстой нөгөө шилдэг геометр чинь бол ингээд яг хонь хариулж явах та тий. Энэ бол одоо ингээд нэг жишээ шүү дээ. Яг ийм ийм гоё боломжууд чинь Монголд байгаа байхгүй юу? Бүр дэлхийн супер хүмүүс эндээс л үүснэ. Тэр хэл бол зүгээр монголчууд бол зүгээр банкны сурцсан байгаа. Цогцоор нь шийдэхгүй бол жижиг ингэж авахаар энэ дундаас чинь хүмүүс золиос болж үлдээд байгаа байхгүй юу? Хүүхдүүдийн боловсрол. Нэг юм. Тэгээ ингээд нэг юм үндсэн ийм углуургаар нь за Монгол энэ малчин ахуйгаа авч үлдэхийн тулд боловсрлоо тэгж ийм сонголттой бай. Дунд ангиасаа эхэл малчин хүн гэхээр л нэг 2 3 дугаар анги төгссөн дөнгөж бичиг үсэг тайлгдсан хүн байх албагүй шүү дээ. Тэр бас өөр эрдэмтэн байж болог л дээ. Тэгээ тэр боломжуудыг нь олгоод тэр онлайнаар цагмаар юугаар гэдгийг дунд ангиас нарай өөр тий. Тэгээ энэ нь бас эцэг гихийнх нь одоо тэр тархитлагыг бэлдээд тэр энгийнийхээ сүүгээр хүүхдтэй хичээл номыг бэлтгэх тэр юм хомыг авч өгөөд нэг илүү гэрмэр барьж өгдөг юм яа тий. Тэгээ ингээ хичээл номоо хийх орчин бүрдүүлэхгүй бол Монгол хүн чинь ер нь нэг жоохон хилүүлж хийдэг юм хандлагатай шүү дээ. Тэгэхээр гих мэтчлэнгээр хийхгүй бол та одоо нэг юм жижиг хэсгийг аваад ингээд идэг эн чинь үндсэн тэр том гараад байгаа проблем тэр гэр бүл салалт малалт өчнөө юмда яг тус болох юм уу гүм үү тий аюу юм
бас анхааралмаар санаа зовмоор санагдаад байгаа байхгүй. Чи яг нэг юу юм одоо нэг асуудал хөндөгдөд байгаа тэр хэсгийг л ярьж шүү дээ. Энэ хууль бол тий. Хууль чинь бол анханасаа шууд супер байна гэж байхгүй шүү дээ. Чи амьдралаас ингээ уран гараад хилцүүлгийн шидэнд явж байгаа. Дэв парламентаар тавьсан байгаа. Одоо ингээ ажлын хэсэг ажиллаад тэгээ ингээ сумдуудаар чинь өдөөгөр чинь ингээ хилцүүлэг явагдана. Тэгээ эн чинь ингээ сайжрна шүү дээ. Одоо би хамгийн сайныг бодцоод байгаа юм биш. Тэгэл одоо ямар ч үсэн ийм хууль хэрэгтэй юм байна л. Тий одоо ингээ сонголт. Заавал одоо тангим суусныг суусан гэж үзнэ. Биш те. Чи ингээ зайны багш байна. Ингээ энэ боломжуудыг л одоо шалгалтаа авна шүү дээ те. Тэгээ энэ чинь ингээ боломжийг олгоод өгчөөч гэж байгаа. Тэгвэл тэр ухаантай монголчууд чинь бол яг бид нэр за чимээтэй намын сан гэж юм бол анх чинь бас нэг юм хүмүүс нэг байж болохгүйгээр л ойлгохдаг. Тийм. Номын санд яг ойлгохыг ингээд ойлгохгүй. Тийм. Гэтэл чимээтэй намын сан бол хөвцсөн. Одоо хүн болгоо ойлгохгүй. Гэтэ одоо ингээд харамсалтай нь хаагдчихж байгаа юм байна. Байна. яс. Байхад энэ монголчин юм ихээр өрөнд ордог. Татвар нөгөө номын сан ч өөрөө нэг тийм ашиг олдог төрлийн бизнес угаасаа биш. Угаасаа ч ашиг олох гэж хийгээгүй. Одоо хувийн номын сайн. Хувийн байхгүй юу? Тэгээд метр квадрат. Ер нь бол нийт талбайд 527. Орчин бол үнэхээр тийм жоохон супер хонж болдог. Ангаараа хүүхдүүд аягүй хэрч хондог. Тэр их хамгийн гоё юм юу өгдөг ангид. Тийм, уг нь ер нь хүүхдүүдэд ер нь хүмүүс ийм унших сэдлийг одоо өгдөг гэх юм уу? Чимээтэй намын санд очиад ном дургуй ч юм уу, ном унших дургуй байсан хүүхдүүд бол тэнд очиод бас нэг юм бас намын амтанд ордог тийм газар байсан гэж би бас хувьдаа бодож ирсэн. Тэгээ шинэ хоногт нь цуслангийн хөтөлбөр хэрэгжиж Яа мадрес дэмжиж байгаа юу? Сум дүүргээс аймаг ерөөсө төрийн яг дэмжлэг ерөөс тийм аймаг дүүргээс дэмжиж байгаа юу? Аль дүүрэгт байгаа? Хаалаа. Ер нь айцсуу тэгээд өнөөдөр амарчсан тэгээ үүдээ барьчаад төрөнгөө гэдэг. Би өнөөдөр ирсэн. Үзчихсэн чи яг нөгөө фэйсбүүк дээр нь хаалаа. Энэ түрээс их юм уу те? Тийм түрээс их. Тэнгүүт яг түрээсээ төлөөл татвараа төлөөл ингээл ихаар нөгөө ногоон зээлмэл гэдэг шиг боловсролын тим чиг номын сан чи тийм юм ерөөс ордог. Номын сан чи ерөөс яг бус компанитай адилхан ялгсан хууль ерөөс өөдөг юм л. Тэгэл нөгөө адилхан иргэн үүргээ үйлчлэл татвараа төлнө. Хэдэн өрөөнд орсон? Нууц шил. Байна нэг 200 сая төгрөгийн орсон баг. Тэгээ за ямар ч гэсэн энэс илүү болохоос юм байна. Гэтэ харамсалтай тийм Монголд ингээд саяхан Evelyn брэнд хаалгаа барьсан ингээд ер нь энэ өдөр болго нэг бизнес салбар хаалгаа шүү дээ. За бидний ярих цаг бас нэлээд явчих шиг байна. Цаг гараа ярилцлаа тий. Тэгээд ерөнхийдөө нөгөө уул нь бол яг улс төр мөр гээд ингээд өчтөр арснам хуралдсан байсан тий. Тэгээ хурал муралтай холбоотой мэрэ гэж бодож ирсэн. Ингэсгээ өндөрлөх үү? Тий. Яах би тийм юм мэдэхгүй. За Тэрүүдэд ойлгох юм ярихгүй. За тэгээ урилга хүлэн авч ирсэн хоёр. Гоё багштай яалаа би ч одоо таартай байвал бас ганцаардах байсан юм байна. Энэ хүн ирснээр одоо ингээ айгүй гоё. Бид хоёр гэхдээ нэг амар яагаагүй шүү дээ. Дэмжил явсан шүү дээ. Дэмжээд өгдөө гэж. Тийм ойлгоол. Таар мөн эргээл ингээл яг гэрлүүг орж ирлээ те. Тэр үл рүү авч ирээд боослоо. За тэгээ урилга хүлэн авч ирсэн хоёр зочиндоо баярлалаа. Тэгээ завсарлага подкаст 7 хоног болгоно одоо үзэгчтэй хүрж байгаа. Тэгээд чөлөөтэй ингээд сайхан ярилцсан та хоёртаа маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. За баярлалаа. Хаатай хэдэн жил барилцсан юм бэ? Би нэг дундуур маа. Аймгийн арслан хүн сууж байгаа үстэй. Залуу наснда байсан. Тэгээд уг нь яг барилтад хөдөөнөө байжээ гэж бодсон шүү. Тэгсэн чинь гişүн болоод явчихсан. Тэгэхээр ер нь бол тэгээд энэ Монгол гэр бүл, Монгол хүн, Монголын ахуй амьдрал тэр хөдөө ондоошл бүх юм ингээд бодлогын ам судлаад ингээд тий 10 жил 5 жилийн дараа яах вэ гэдгийг хиймээр Монгол байгаа. яс хүмүүжил гэдэг нэг хичээл ордог шүү дээ. Үгүй тэгээ эднэр ч амар Тэрүүгээр ямар ч хөтөлбөрийн хувьд одоо нэг Одоо хараа ерөөсөө манай энэ хичээл хүүхдүүд Монгол дургуйтай хэл хоёр заадаг, англи хэл заадаг л болчихсон. тий.
Гэтэ нэг Монгол яс хүмүүжил гэж байдаг шүү дээ, тий. Тэр нэг Тэгэл нэг цагаан сараар нэг дээлтэй очиж чинь тий. Дээлээ яаж болоо. өмсөхөөч мэдгүй. Тийм. Тэгээд аав ээж нь бүсэлж өгөөл явуулчих. Манай хүүхд ингээд дээл нөгөө сугалдарлан гэдэг лөө юм тий. Сугалдарлан. Тэрийг чинь гэр бүлээр хилцэл гэж авч чинь. Ингээд ийшээгээ хийгнэ. Анхудаага ингээ 18 нас хүрээд дээл өмсөд ингээд сугалдрал яагаад ингэж өмсдөг юм энэ. Нэр хотын хүүхдэд тийм юу ч яахгүй. Яалтчгүй юм хөдөөдөө 100 мундаа хөдөөнөө очдог хүүхдүүд бол өөр ихгүй. Өнч гэж мэдэхгүй тийм. Мэдхгүй штэ хараа мэдхгүй ш нэрээ. Өн. Одоо энэ нөгөө Гэтэ баг Хичээлээр одоо жишээлбэл юу гэдгийг Монгол гэр 81 үнэтэй гэчихэд хараад 81 үнэ аль нь ялгаж мэдэхгүй штэ. Тийм үстэй. тэгээд манай хүүхдүүд бол тэр нэг чаймигийн бичлэг дээрээс л баг Монгол гэрийг ингэж барьд юм байна. Үгүй яг одоо нөгөө миний хэлээд байгаа ч тэр ахгүй. Контент руу Нөгөө- боловсрол мөнгө хаяхаас өөр аргагүй бол. Тэр хүлээж авч байгаа сувгаар нь дамжуулж одоо тэр чаймын нөгөө Grimix нөгөө тэднэрт нь мөнгөний өхөл өстэй байхгүй. тэгээд тэдний хөдөр аваач юм хум ямар хийлгээд нь, аа. морь унуулаад ингүүл Тэг хүссэн үсээг өөр арга байхгүй шин. Тэгвэл ядаж тэд нар чинь англиар ярих биш, монголоор ярьцгаа. тийш. одоо энэ үдийн цай бол энэ митингийн ярилцлагатай багасгахад бол нөлөө үзүүлнэ. Одоо энэ чинь баг мөнгөтэй Тийш хөлт бол тий мөнгөөр барьж байгаа шүү нөхдөд бол зовоож байгаа шүү. Тэгээ би чиний өдрийн хоолыг даач тий. Иймэрхүү байдлаар яаж байгаа шүү. Тэгэл ингээл эдрийг одоо хоолыг нөхцөн чинь баг одоо эдрий одоо Миний талд ор гэдэг ч юм. Миний чинь яг адилхан хоолыг сургуулийн сургуулийн нөгөө л тий. Тэгэл хүн чинь нөгөө бас өлссөн хүн чинь тэгэл хүний эрхэнд орж магадгүй шүү дээ. Хотод орно байх Тийм чинь. учраас хоолоо идчихэд бол тэгэл яах юм. Тэгэл ер нь нөгөө юу гэдэг ар гэртээ хоол цай таруу ч юм уу өдрийнхөө хоолыг идэхийн тулд хичээлдээ ирж Тийм, маш их байгаа байна. хүмүүс Тийм байна. Маш их байна. Тэгэхээр тэр хоол байхгүй. тий. Тэгэнгүүт нөгөө Тэрэндээ зорж ирдэг. Тийм. Нэгэд байлаа. Одоо энэ сонгон найрхан тэгээд жингэлтэй хичээлдээ сурчиж байгаа. хүн хоол идэх гэж сургуулаар. Тэгээд тэр хүүхдийн бие биелдрын хөгжилд бас энэ үдийн цай чинь Өөрөөсөө амар амар. урт хугацааны дараа нэг өр нөлөө үзүүлж тээ. Бид нар бол одоо жишээ нь бий байна, манай зөвлөх байна. Их за би бол амар өсдөг гэсэн. Ямар ч тийм хоол унд байхгүй. 10 жилдээ юу? 90 доо тий. Аха. Байхгүй шүү дээ. Үүсвэш. Тэгээ хүнсний дэлгүүр нэг хүнсний дэлгүүр байна. Тэгээд тийм ч одоо мөнгө байхгүй бол тэгэл байхгүй. Тийм шүү дээ. Бидний үед чинь өдөрт нэг бишки аваад нөгөө бишкигээ ангийнхаа бэлтгэл оюутан бол царч. Тэгээ оюутан бол яаж юм? Ааруулан дээр оо төрхөж Юу иддэг. яа тийм бэ? Юу. Тийм. Нөө чихрийн дутагдалд орчихгүй. Энэ чинь чихэр олдохгүй. Тийм шүү дээ. Би бүр оо төрхөж иддэг. Ямар ч хэрэг Яах юм? Тасны зингэлтэй төгссөн юм уу? Үгүй. Тасны зингэл төгссөн. Ойлаас таа. аймгийн төв дээр. Тий. Гэтэ ингээ Ааруулан дээр оо төрхөж чихрийнхаа энэ хорхог дарддаг. наха зөөр төсөөллөөрөө тий. Чихэр байхгүй юм чинь. Хүүхдийн хоол тэжээл болон өдийн хоолны хоол нь сурлаг хөдөлмөр эрхлэлт болон орлогод нөлөөлдөг гэнэ шууд. Одоо хоол тэжээл сайн тавих. Энэ нь тийм. Гээ штэ тий. Тэгэл одоо хоол хайгаад гадуур явахгүй дими тэмхгүй болно хичээлдээ очино тий. Солонгос Тэгэл өнөөдрийн Нуу хөрсөн юм дургу. хөгжлөө хоол гэдэг шүү дээ. Бид нар нөгөө яаж ч зовж исэн хоолоо сайдж исэн учраас хоолоороо бид нар гэдэг. Одоо солонгосын тэгээд мэдчлэг нөгөө чинь тийм шүү дээ. хоолоо Хоолоо идсэн үү? Сайн байна. Сайн уу гэдэг үү? Чин сайн хоол идэрээ Тий, хоолоо дэлсэл сайн хоолоор дайлын энтер гэдэг тий. Чи нөгөө үндэстнийг нь хоол аварсан гэж үздэг учраас. Манай тэр нэг тим юм юу ч байхгүй одоо ямар Марч манай ч нэг тэгж амар зовсон үндэстэн биш шүү дээ. Үгүй ер нь зүгээр заавал Малынхаа хоол боёнд биш. Хоол биш мөртлөө нэг өөр юм. Малынхаа Бид боёо. малынхаа боёнд Өөр нэг юм үндэс хэрэгтэй үзээ байгаа байна. зү тий. Нэг монгол хүн гэхээр нэг тийх хэрэгтэй.